За танаа үе манай үе нэвтрүүлгийн дараагийн дугаар шинэ дугаар эхэлж байна. Тэгээ энэхүү дугаарт хоригдож ирсэн эрхэм зочтой танилцуулъя. Монгол Улсын гавьяа жүжигчин Ганди Ахмадын хүрэлцэн ирсэн байна. За түүний охин Монгол ичти телевизийн нүүр царай болсон эрхэм хөтлөгч Ста билүү? Ста биш юм уу? Монгол ичти суугийн хөтлөгч хонгор зул. Хоёр манай нэвтрүүлгийн удаа ирсэн байна. Баярлалаа. За юу шууд бэлгээ танилцуулчих. Хамтарч ажилладаг, хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа гарын бэлгээ явуулчих. Тийм. Манай подкаст Браво ресторанаас бас хурж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тийм, Браво ресторан Нүржин гаруй захын баруун тал, баруун талын их Монгол төвийн 3 дахь байрдаг юм ресторан байгаа. За энэ болохоор юм Польшийн хүүхдийн гомон ямар ч органик, ямар ч химийн бодис агуулаагүй яг цэвэр 100% бүтээгдэхүүн байгаа. Хондууд жил сурах юм биш шүү. За баярлалаа. Манай хамтран ажиллагчдын гарын бэлгээ. За манай дараагийн бүтээгдэхүүн омега бол хэрэгэлдэг баг тийм. За ингээ манай Монфа гэх хамтран ажиллаж байгаа юм шүү. Газар олж ирж байгаа шүү. За энэ бол одоо их маргаа үүсгэж байгаа. Заавал хөвшин хэрэглэх хэрэгтэй, залуу хэрэглэх хэрэгтэй гэдэг. Үе мөчний шингэн дэмжигч ийм түүхлэг. Тийм. Бид нар сэргэлэл Тийм байна. Тамирчид ч гэсэн бас хэрэглэх юм шүү дээ. За тэгээд энэ гээл нүдний тусаалга буюу нулимс. Энэ нулимс гэдэг нь би гайхаад байгаа. Энийг яадгийг ойлж чадахгүй нулимс нь гардгүй хүнд юу гэдэг юм болов. Эсвэл ажлын явдлын үед хэрэгэлдэг юм бол үгүй би янз бүрээр. За ингээ хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. Хүмүүс хэрэгтэй. Тэгээ монголчин ахтар хуураа авсгалтай ч тий. За баярлалаа. Ивент идэвхж Хормега. Хормега нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух досыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе мөчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Хормега омега 3. За тэгээ урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн бол маш их баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлэг бол танаа үе манаа үе гэдэг. Одоо тайрын үе, битэрийн үе, бидний үе. Одоо Ахмад үе, залуу үе гэдэг юм уу те. Ийм одоо нэртэй. Тэгээ нэвтрүүлгийн нэг журам байгаад байгаа. Энэ журам нь болохоор чөлөөт ярилцлага, мэтгэлцээний маягаар явагдана. Ерөнхийдөө бол хэрэлдэн, хэлжин, ууралдэн, за санааж өвсөлцөн. За тэгээд эцэст нь зодтолдохгүй. Ийм л журамтай. Чөлөөт ярилцлагын нэвтрүүлэг байгаамаа. За ингээд одоо эхнийхээ сэдвийг тодорхой сэдвийн хүрээнд бид нар ярилцах юм аа. Сэдвийн үгээр авцгаая. Монгол гэрба хотчил доо. Том сэдв байна тий. Тэ бай. Энэ чинь миний л бас боддог сэдв байх шүү. За ингээд найр хасаа наадам дүүгээсээ тийм үү? Найр наадам. За одоо Монгол гэр гэдэг та минь эхлэх үү дээ. Гэхдээ одоо та Монгол гэрт амьдарч өссөн үү? Бис Монгол гэрт амьдарч өсөлгүй яах вэ гэж боддог. Тэгээ яг л цэвэр Монгол гэртэл амьдарч өссөн. Одоо бол Жэкоб бетоны ширэнгэд л амьдарч байна. Ер нь Монгол гэрт амьдарч байгаа одоо энэ ширэнг бетонд амьдарч байгаа хоёроо ялгаа байна уу? Байлгүй. Ямар ялгаа? Одоо жил өөр амьсгал агаар усан тал байна шүү дээ. Манай Монгол гэрийн ч одоо хамгийн гол одоо юм шитэрч дээшээгээ нөгөө хамаг агаар усан байнгын солилцооны юм өдөж идэг. Манай Монгол гэрийн ч одоо эргүтээс Монгол гэрийн талаар ярих юм их юм байна шүү. Их юм байна. Би ч гэсэн бас Монгол. Тэгээ одоо яг энэ хотчлт дотор бол Монгол гэртэй байна гэж. Эхлээд Монгол гэрийн талаар жаахан яриад байж да. За. Танаа үеийн бити хамаагүй дайраад иргүй. Би энэ яриг сонс. Бүр ингэ эхэлчих юм уу? Би энэ яриг эхэлчих юм аль үжи эхэлчих юм. Дайраагүй шүү. Тэйтэй биш аа. Шууд мэтгэлцээнийг орцолж байна. Монгол гэрийн талаар эхлээд бүгд яриад. Энэ бол уламжлалт Монгол гэр бол манай монголчуудын эртний нүүдэл мал ахуйдны одоо маш том үлдээсэн өв соёл тэгэхээр гайхамшигтай. Энд бол хинч маргахгүй. Бид дэлхийн эрдэмтэд одоо маргаж чадахгүй. Мянганы хамгийн гайхамшигтай инженерийн байгууламж гэдээ тодорхойлсон юм биш үү? Тэр агаар сэлгээлт амьдрах тэр нөхцөл байдал тэгэхээр бидний өвөг дээдсийн ухааныг бол Монгол гэр дотор үнэхээр шагалсан, углуургадаж бид нар Ахмад үеийнхаа
Ахмад үеийг одоо өвөгдөөс ойлгоёг бол Монгол иргэн судалж чадныг буруутгахгүй байх ч би бол бодоод яваад байгаа шүү дээ. За тэгээд сэдвийн дагуу хотчлд энд ороод тэгэхээр яалж чадахгүй энэ одоо бас маргаантай асуудал болоо явчихна. Та хоёрын хувьд Монгол гэрийн талаар, хотчлын талаар юу ярмаар байна? Тийм яг одоо зүгээр Монгол гэрийг харахад л гоё л доо. Тэгэл хөдөө байж хатал сайн харагдах. Харагдах. Амьдэрч үзсэн билүү чи? Байсан 100 мөн очиод байсан шүү дээ. 1 сар 2 сар байгаа л те. Тэгээ хөдөө л гоё л байдаг шүү дээ Монгол гэрт. Тэг бидний хувьд яг насны үед ер нь бол тийм биз дээ тий. гоё л байдаг шүү. Хөдөө явахаараа л эмээ өвөөгөндөө очихоор л яг Хоороо Монгол гэрт амьдэрчсэн. амьдарчсан. Манай эмээ өвөөгийнх Сүхбаатар аймагт яг бүр манай хоёр талын эмээ өвөө тэр чигтээ бүх Сүхбаатарын. Хөдөө байсан. Тэгээ бүр тэр тусмаа аймгийн төвдөө гэртээ 100 болохоор хөдөө гос гарчдаг. Тэгэл зуны нөгөө юу ч мэдээж гэртэл байна. Яг зуны байшин гэхээсээ илүү нүүдлээ явдаг учраас гэртээ байгаа. Тэгэхээр зуны 3 сар бол яг л Монгол гэртээ сайхан. Гэхдээ буцаад хоттой ирэхэд сайхан байдаг. Хотын гэрээ самцсан хотод ирэхэд. Тэгээд бороо орохоор л жаахан цутруу байдаг гоо тий. Хотожилттэй холбогдож явж гараад шүү дээ бид нар сэдв маань тийм. Тэгэхээр зэрэг бол эднэр болохоор бол эдний үеийнхэн байна шүү дээ. Хотожилт тэгэхээр зэрэг эдний үеийнхэн бол гэрийг бараг гэж авч болоод чаях гэдэг шиг байна л да. За миний ойлголтоор. Бидний манай үе болохоор зэрэг л эд гэрвэл мөнхийн бүгд байх юм аа л гэж ойлгоод байгаа. Харин бүр одоо гадаад дотоод улсууд чи гэр гэдэг би чи бүр амар янз бараг ухсардаг баягийг. Тэгээд гэрийг чи судлаад бүр нүүдлийн баягт бараг чи намад багтдаг болдог чи бүдээ. Бүр энийг л гарцаа байхгүй ирийг судлах хэрэгтэй гэдэг үндсэн дээрс. За та хоёр Монгол гэрийн одоо юунуудыг нэрлэдэхтэй, бүтцийг нэрлэдэхтэй чадах уу? Ерөнхийдөө явах уу? шал. Хоёлаа шалнаас л явчих. Босго дотог. Босго дотог. За байж болно. Тийм хаалга. Хаалга. Хан. Тийм Өн, тааз, тоон, багна. Ингээд л болчихлоо шүү. тэгээд бүрээс бүрээс дээвэр өөр. Тийм өрх. За өрх. тийм туурга үрчивлээ. Зөндөл өмнөдөө. Өнний бөхсөндгийн юу гэдэг юм бэ? Өнний Бөхсөнд цагалдраг. Өөр асах. Тонны голоос юм уяатай. Тийм Тэр юу гэдэг юу шүү дээ. Нөгөө чулуу шуурга болохоор эрэгтэй хүн зүгдж болтгоо гэ те. Эмэгтэй хүн барих хэвээр тэгэхээр яадаг ч үлээ нэг тийм. Эхний доотлын яг доошоо ингээд яг тонны голоос унжуулсан юм. нэр юу вэ? Одоо иймэрхүү л байгаа да. Эдний бас гайгүй байгаа сте. Яг тэрийг тэрэж чаагтах гэж. Орж ирэхгүй гэсэн мартагдах гэдэг гэсэн үг. Тийм ердөө хэлээ. Сануулж байгаа шүү монголчуудаа. Залуучуудаа. Тийм. Чагтах. За өөр нарийн шинэ хэмжээгээр одоо юу? Тэгээд чи одоо тэгээд бүслүүр байна. Бүслүүр чаав гэж явах. Дотор бүрөөс дотор бүслүүр, гадуур бүслүүр тустай. За зүгээр яг дотор бүслүүрийн яг одоо тэр гүйцэтгэл үүрэг нь юу байна? Та хоёр юу гэж ойлгож байна? Одоо ханыг л хаших. Дотор бүслүүр үү? Тийм дотор бүслүүр чи ханаа яг эхлээд нөө нэг юм чангалж бат бэрх болгож байгаа асуудал. Хаалгарынхаа юу тэгж хаалганы хоёр тийм ханаа яг ингээд яг нөө тэр чинь бас газрын хэвгээ мэгүүгээ хараад ханаад ихсэлдэг штэ. Тэгэхэд дотор бүслүүр хэрэгэлдэг шүү. За энд одоо би нэг юм асуу. Энэ хүн бүхэн мэдэж байгаа юм шиг мөртлөө энэ бол нөгөө Монгол ухаан гэж яриад байгаа штэ. Ханны шир гэж үгэлээд байгаа. Ханны шир гэж тэр нөгөө нэг нүхэлцэн юмнууд ихлээд байгаа штэ. Хан хоорондын холбоосны нүхлээр үү? Тэр чинь үдээр лөө. Тэр юугаар хэдий? Сураар. сур тий. Давсаг гэхгүй те. Сур шүү. Тэмээний л үдээ. Тэмээний дээр юм уу те. Тэмээний юугаар хэдэг байна шүү дээ. Арсаар. Тий. Тэр ширний асуудлыг юу? Шир гэж юу юм бэ? Ханны шир гэж мэдэхгүй. Ханны шир гэж. За хан ингэж байгаа те. Ингээд явдаг шүү дээ. Тэгмүүдээр доор ингэдэг шүү дээ. Яг хаалтайгаа биш шалтайгаа нийлжсэн шүү дээ. За тэгээд тэрийг та нар бодоод үзтээ. Би одоо энэ дээр жишээ авчил та. Хан ингээд гавтгаа мөртлөө яг юм бид ч одоо ингээд урт те. За. Тэгээд ингээд дээшээ яваад үзүүр ханны толгоор очив. Доош ирэхээр газар дээр ингэж байрладаг. Энэ талаас ирсэн зөрөөд бас яг ингэж байрладаг. Ирмэгдээд яг өргөн те. Ханны өргөн гэж. Тэгэхэд эндээс хардаа энэ үнцгийг харж байна. Тий. Ямар амар цэвэрхэн. Энэний өнцгтэй нэгдгээр энэ шир. Шир гэдэг чинь юунд байдгийг? Хон ямаа.
Тэгэхдээ ямар хөө юм бэ гэдэг Гурвалжин юм яг л салаатай. ийм хоёр ацтай малын одоо Тулгуур. Тэгээ энийг ханаа шийрлэг шиг нөх. Амгүй сэвэрхэн байгаас тэгэхээр ингэхээр яадаг шииртэй амьтан хаана одоо янгэр ямаа Хатан дээр хад асхан дээр байдаг. тэгэхээр энэ яах нь вэ? Зуур нуунахгүй. Амар ухан байгаа үгүй. Тийм байна тий. Янгрын шир, хоёр ширийгээ тогтож байгаа юм шиг. Дугаар нь тохиол дээр гоё хэрэглэх юм да. Салаа адуул туураатай. Тэ салаа. Битүү. Тэгэхээр энийг хүртэл монголчууд ашигласан байж тийм хамны шир. Энэ гайхамшигтай байдаг юм блэ би зүгээр яг бас нэг судалж явах явсан. Тийм бас одоо тэр үеийн одоо чинь бас барилга архитектурын одоо мэрэгчлээ хүмүүс зохион бүтээсэн байгаа л үүдээ. Тэгээ энэ бүхэн ч одоо юунаас үүдэлтэй байгальтайгаа Уялдаа дасан холбоотой. зохицож харьцаж амьдрах энэ маш олон мянган жилийн юм байгаа хэрэг. Судалгаа авахгүй наа чи яг үнэхээр судалгаа шир ингэж хийсэн. Тийм. Тэгээ ийм юм одоо танай үеийнхэн тоохгүй хотчл гэдгийг давуулж тавиад байна уу гээ. Гүү тоохгүй байхгүй ч тийм. Ер нь бол тэгж хэлээгүй л дээ. Яг одоо Яг хотчлтай одоо шидвийн хүрээнд яг үн цэний хувьд ингээд энэ яг үн цэний хувьд бид нар ч нэг Монгол хүмүүс учраас энэ ингээд Монгол ухаан одоо шууд ингээд инженери тайлбарлахад одоо Монгол инженерийн ухаан явж байгаа л гэсэн нэг санаа ахгүй. Түүнээс одоо энд нэг юм одоо нэг өөрсдөө Чингисийн Монгол гэдэг шиг одоо дэлдэж мэлдэхгүйгээр зүгээр энэ Монгол инженер тэр үеийн нүүдэлчин соёлд ийм ухаан гаргажээ гэж одоо даруугаар тэгэл орчихоо. Тэгэл тэгэл бүгдээр хотчоод явчих уу цаашаа. Үгүй тэгээд ийм зүйл бид нар одоо ийм одоо юу гэдгийг хотчлолтод хүртэл энэ бас шингүүл баггүй одоо ирээдүйд гэж арай жоохон өөр өнцгөөс бас ярьж болох юм. Тэгтээ гол одоо бидний яриад байгаа онцг чинь нэг бол тий одоо гэр Монгол байх гэртэй ёстой бай юу? эсвэл хотчлолтой байх уу гэж асуугаад байгаа юм. Асуугаад байна тий. Ер нь бол яах тийм вэ? үү? Ер нь тийм шүү дээ. Тэгээд энэ чинь Одоо Улаанбаатар явж ир утаа их байдаг гээл гэр хороол тэгэл ад үзэгдэл энэ дээр л ярилцъя л та тэгвэл та нар энийг юу гэж бодчих. Тэгэхээр ч тэгээд гэрүүдийг бүгдийг халъяал гэсэн үг шүү дээ хотчлолтоос. Яа одчил тэгэл тэгэгүйч одоо нэг янда цөөлөө гэж яриад байгаа шүү дээ. Тийм шүү. Яндангаа цөөлөө. Утаа гарахгүй болиулээгээд гэсэн. Яндан үгээр хийж гин Тэ. гэлит гэх юм те. Доороос шалбаллаас хаалт гэлдөөг. Тэгэхээр зэрэг чи годчлээ одоо бүх гэрээ чи устгахч болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр Утаа хөгжихгүй яах вэ гэдэг асуудал байна л дээ нэг сан. Монголороо байх уу? Яах вэ хэдүүлээ. Энэ явж энэ сэдвийн гол цаад юм энэ л байна. Тийм байгаа шүү дээ. Монголчууд хөгжихгүй монголороо байх уу гэдэг асуудал яваад би бол ойлгоод байна гүй юу? Гүү. Ярихад Юу ч тэгчдэг. гэр нь байж л гэр хороолсон байж л гэж юу? Гүү. Зүгээр хөгжгөө монголоор байх уу гэхэр чинь шал өөр нас чинь харин бүр мушгичж байгаа байхгүй юу? өөр юм руу яваа. Монгол хүн байж монголоор байх уу гэдэг чинь шалтгаангүй болчих واخгүй. Тэгээ гэр хороолтыг чи хотод байх хэрэггүй гэдэг чи юу Хүсэл гэж бид нар ойлгох вэ? Монгол юм чинь Тэр чи би юу гэж тийм ойлгох вэ? гэр хороолол чинь болохоор арай өөр асуудал болчихж байгаа байхгүй юу? Нялх хүүхдүүдэд халгаатай байна. Зөндөө олон одоо өвчний хүүсэр болж гин гэл ингээл Хонгороо энэ дээр юм уу те? шал өөр юм болоо явчихж байгаа байхгүй юу? Гэр хороол байжээгүй. Яг хэдүүлээ нэг анх ярьсан сэдвээс арай ингээд нэг юм өөр болоо арай явчихдаг жоохон та. Тий. Хотчл тоо. Тийм. Гэхдээ Тий. хотчлт гэдэг үгээ бид угаасаа бодох юм бол эн чинь цэвэр одоо юу гэдэг шигүү байшин, завгуур, амьсгал илүү их соёл иргэншил дунд техник технологи дунд бид амьдрахын илэрхийлэл. Гэхдээ энд дургүй хүн байдаггүй. Тэр үл тэр хүний сонголт яаж амьдралын хэв маягт баймаар байна. Тэгвэл үнэхээр олон жил байгаа тэгэхээр зарим хүмүүс бол одоо дуу чимээний бохирдол нөгөө нэг одоо барилгын юу ч гэдгийг залхах үе байна. Гэхдээ эргээд л нөгөө нэг одоо гэрээ санаад л нөгөө нэг ийм амьдралаа санаад ирэх байх гэж би бол боддог. Тэгэхээр нөгөө альва ямиг тэнцүүлээл бид нар нэг хөдөө явмаар байгаа үедээ явал заримдаа хотод амьдардаг хүмүүс тэгдэж нэг гоё хөдөө гэртэй байх юмсан тий очоод ингээ амарчдаг нэг айлтай баймаар байна салхин гармаар байна гэж ярьдаг хүмүүс байдаг. Тэгэхээр аль ч үүсэх боломжгүй юм шиг Үгүй яг шууд сэтгэлийн хувьд бол би бол шууд ингэж л хараад байгаа байхгүй хотчлт гингүүд угаасаа хотод ийм гэр байх ямар ч шаардлагагүй л гэж хэлээд байгаа байхгүй. Үнэхээр тэгээд бай гэвэл хэдүүлээ 13 дугаар зуундаа буцаж очиод гэдэг чиг те төрийн ордноос сайхан нураагаад 100 хэдэн гишүүн. Тэр нь юу юм бэ? Үгүй одоо яг ийм яриад байхгүй. Тэгээд нэг том өргөө гэр барьж өгөө тэднэртэй. Сайхан. Бандиа ямар Тэ сайхан өргөө гэр барьж өгөөд мөр малаа энэ замаараа сайхан унаад одоо хэдүүлээ байж үзээ л та. Тэгээд цэвэрлэгчнэр нөглөөд гарч ирж. наадмаар хаяад хэлдэг. Эсвэл мангар тун гэр тийгээд тий. Одоо хэдүүлээ тийм л юм ярих гэдэг чинь яг
Тийм би хийх гэсэн. Би л юм ярих. Устдах уу гэдэг тэнгуүч. Асуудал яриа тийм биз. Зүгээр энэ уламжлал байна бид нар. Соёл тойжс өв соёл байна. Үнэтэй. Энэ бол гайхамшигтай инженер юм. Гэтэл хотчил гэдээ ороод гэр байх хэрэггүй гэдэг. Одоо тэгэхээр яах вэ? Болохгүй шүү дээ чи. Годчилт байрыг бол байн тэргөө явна. Тийм үү. Та нар бол бүр устгаа хийчих гэдэг байгаа юм шиг яриад шин. Гэтэл үгүй шүү дээ. Одоо сая хонгороо ихтэй бол санал нэггүй. Хүн болгол ярьдаг шүү дээ. Тийм биз дээ. Гэрэлэг хөдөө гардаг нэг айлтай танилайлтай ах トゥ утай нэг малтай өөртөө нэг малтай болчихсон. Тийм үү. Уг нэг зэрэгцээд явбал хамгийн зөв байгаа даа. Нэг гэхдээ нөгөө монгол хүн гэдэг язгууранд л байгаа ах. Тэрнээс бидний хувьд бол яг гэхдээ энэ сэдвэн дээр нэг тэр бэр халаг тийм байх. Гэрийг одоо бүр ингээд халж малах гэдэг юм байхгүй шүү дээ. Тэг яг одоо тогтчихгээ байгаад хөдөө гэр үнэхээр nice гоё өгдөг ш тэр гэрээ мэдгүй зүгээр гоё өгдөг. Тэгэл өглөөний тэр гэр дотроос үнэж байгаа үнэ тэгэл тэр өглөө гэрт нэг цаймаа уух мэдрэмж. Тэр ингээд хаяа шуудсан байгаа энэ тэр чинь. Тэр бол яг тэдрийг яг тэр мэдрэмж байнг гэхээр би бол ингэж энэ асуудал бол ингээд хаяа зүгөөсөө ингээд бид нар Монгол уушдах гэдэг гэрээ хаяаг сөгчөөл хотод гэргүй байя гэдэг шиг тий одоо балжин дэж яриад шүү дээ. Ер нь бол энэ явж өгөхөд бид нар ганц гэр дээр биш ээ. Бүх асуудал дээр бид нар яг ийм нөхцөл байдлаар тулгараад байгаа хгүй өнөдөр. Яах вэ? Ах вэ бид нар яах вэ? Уламжлал өв соёлоо яах вэ? Тийм үү нэгдүгээрт. Хоёрдугаарт орчин үеийн хөгжлийг яах вэ? Гэт ингээд нэг ийм байдалд анзаарагдаад байгаа хгүй ганц гэр дээр биш шүү манайхаа. Тий одоо тэгээд яг бид дөрвийг ингээд яриад эхлэнгүүт нөгөө яг танаа энэ подкастны нэрний дагуу үе үеийнхэн өөр өөрсдийнхөө саналаа хэлж байгаа. Тэгэхээр нөгөө тэр хүний өөрийнх нь өссөн цаг хугацаа, орчин бүх юмнаас шалтгаалаад үнэхээр анханасаа ингээд Монгол гэрт амьдарч байсан хүн бол Монгол гэр сайхан. Би бол Монгол гэртэл амьдрна гэж хэлэх бах. Хашаандаа сайхан амьдрыг. Тий одоо нэг хашаандаа сайхан амьдрыг. Одоо нэг юм байгаа байхгүй амьдрах өв соёлоо тээж ингэ цааш нь уламжилж авч явах гэдэг чинь арай өөр асуудал болчиход байгаа. Одоо тэрийгэ хүртэл амьдралын хэв маяг болгоод мод болоо явж байгаа залуучууд бас зөндөө шүү дээ. Ерөөсөө одоо хөдөө амьдрий, мал дээр гарыг. Гэтэ Монгол гэртээ сайхан амьдарч болно гэдгийг харуулж байгаа. Одоо жишээлбэл нэг жишээ хэлэхэд л одоо яг залуу бодит жишээ байна. Би дүүгийнхаа жишээн дээр ярьж байгаа. Давчих. Тэр яаж ирэх вэ зэрэг байна шүү дээ. Аав ээжийнх нь амьдарч байсан. Өөрөө бүр одоо эхээс төрөө тэнд бүр өөрөө өсөөд том болоод дээд сургуульд өсөөд аав ээж нь дэдгүүрт гараад аав ээж нь өөрийнхөө нөгөө гэрийг байшинд оргуутай зэрэг өөрийнхөө төрсөн дүүдөө өгчихгүй юу? Нөгөө амьдарч байсан гэрээ. Тэггүй зэрэг тэр манай дүү нөгөө аавынхаа дүүтэй очиж яриад төрсөн гэрээ би аав ээж хоёроо өөрийнхөө өссөн гэрийг би худалдаад авъя. Танд шинэ гэр аваад өгье. Тэгээ өөрөө байшинтай ирнэ, цуслангийн байшинтай ирнэ. Аав ээжийнхаа гэрийг зундаа тэндээ бариад тэр дотроо бөө кайфтай байсан. Энэ үр гол энерги нутгаар байх хэрэгтэй байх хэрэгтэй байхгүй манай залуучууд. Би тэр залуугаар бахархаж. Энэ бол арай өөр юм болоод явчихсан тийм. Үгүй ч энэ чинь уламжлал орчин үеийн хотчлол хоёрын л бас асуудал тулгарч байгаа асуудал واخгүй юу. Энэ асуудлын тухай бид нар ярих гэдэг шүү дээ. Жишээд би бол одоо тэр багын эмээ өвөгийн дөө тэр сайхан гэртэн тэ хээр ингээл цуцландаа гарцаа. Тэр бол надад үргэлж бодогдсон шүү дээ. Хичнээн сайхан. Бид нар Сүхбаатар аймгийн Дулаан хашаат гэж гадар гардаг байсан. Тэгээд талуулгын уурхайд бид нар ч удаа жоох хөвгт байлаа шүү дээ. Тэгээ уурхайд амьдардаг манай. Тэгэл усандаа тэмээтэй явдаг тэ. Тэгэл тэр чин гоё. Гэхдээ одоо тэрийг бол манай хүүхдүүд бол нэг тэр одоо чиний толгойд ингээл яг ингээд бүрч ингээд хатаастай баг тэр үе үнэр нь ингээд үнэртдэг гоё байдаг. Тэр чинь ядаж хүүхд хаалгаар босоодаа л шууд гадаа байхгүй. Одоо чи хэд нохроос ууж байна. Одоо тэгэл 9 давхраас манай хүүхдүүд ингээд энэ амьдралын хэв маяг руу орчиж байгаа байхгүй тийм ээ. Монгол гэрээ чи хамгийн гоё нь тэр байхгүй. Нэгэсэндээ эрхчлөө гэдгийг жинхэнэ хүн босны эрхчлөө хөдөөл мэдэрнэ. Тийм биз? Тэгээ одоо бид нар л ингээд хүүхдүүдэд дагуулаад бас хөдөө явахаар зарим айл мал руу оронгууд л хамар мураа дараал те манай хүүхд жоохон бах та тэгэл гарья үнэр нь тийм байна. Одоо магадгүй тэр чинь ингээл малын те те мал ийм л үнэр үнэртэж байгаа шүү дээ. Цайлын үнэр те сүүчин нэгэд халуун дуудгараа үнэр машинаас гардгүй шиг тийм үнэр хүртэл болчихсон. Тэгээд тэр мэг чи одоо яг ингээ ялгаан л энэ байгаа да. Одоо яг амьдралын хэв маягных нь ялгаан. Тэгэхээр энэ нэг толгомцсон асуудал юм шиг байгаа. Жирийн энгийн юм шиг мөртлөө энэ шийдэл гарахгүйгээр одоо бас хот
энэ утаа, энэ гэр хороол, энэ нойл жорлон, гэр хороолтын энтергээл хөрсний бохирдол асуудал Америк дагуулж байгаа байхгүй. Тэгээд энэ талаас нь шийдлэх талаас нь ярихаар уламжлалаа хад үтсэн болчихгоо дээ. Энэ асуудал тулгарч байгаа. Энэ сэдвийг гуруулаа ярих гэдэг. За уламжлалаа хаяхгүйгээд бүр ийм хүн байна. Айгуу гоё байр, хаус баг. Тэнгүүт чинь байшингийнхаа таасан дээр тоомтой. Тэгээд ханууд руу ингээд унтай. Гэрт ороод хаалгаар оронгууд хан дээр ингээд хантай Монгол гэрийн хан хувцсны үлгүүр амар гоё санагдчих байгаа юм. Тогтчлон дээр үний өөрийн би одоо гэртээ өөртөл хоймор талдаа авдар зурвуулаад тавьсан байх шиг жишээ тийм ээ. Тэгээд ээж авдраа тэнд хажууд нь зэрэгцүүлээд тавьсан байх шиг. Тэгээд энэ юм маань бид нарыг ингээд нэг хөгжүүлэх гээд байгаа юм шиг эсвэл хууснаар нь балжны мэйл дээр 13 дахь зуунаар нь байлгах гээд бид нар энэ дээр мөнгөнөд байгаа юм шиг надад. Би бол мөнгөнөх ямар шаардлагагүй асуудал. Хонгороо дөрөв хэлсэн шүү дээ. Хөдөө ингээд гэртээ очиж хөдөө очиход гоё байдаг. Хөдөө гарах юмсан гэртээ очих юмсан гэж. Тэгвэл балжны мэйлдэг зөв. Бүгдөө хотынхан маань гэрийг хөдөөнө нь байлгая л та. Тийм. Хотод бол тэр гэр байгаа 0.7 газар тэр хашаандаа яадгийн тэр утаагүй 100-аа тавиад тэр шалаасаа халддаг юм уу те Монгол гэр хийлээ гэхэд яаж эзэл төстэй одоо сүүлийн орчин үеийн инновац орсон зөндөө бүтээгдэхүүн гарч штэ одоо гэр энэ дээр бол энэ айгуу чухал энэ рүүгээ бүгдөө орвол зүгээр бас зарим хитрхи туйширч байгаа хүмүүс гэдэг эсхий гэртээ монголчууд эсхий гэрээс сална гэж байхгүй. Гэхдээ салах гаагүй байхгүй юу? Бид нар салах тухай асуудал ярьж болохгүй. Энэ амьдрах орчин энэ хүрэг биш ээ, энэ тойрог биш ээ. Эсхий гэрээс салахгүй тухай бол нэг амар тэр бол нэг сүртэй юм биш. Би тэрэнд бол нэг санаа зовхгүй. Энэ иргэншлийн зөвшөл, соёлын зөвшөл, хотчил гэр хороод ихтер би энэ үгүйсэх гэж бид нар бодоод байгаа нь алдаа байгаа. Эсхийч бай одоо тэр тэ одоо өөр юмар хийж болно шүү дээ. Тэнгүүд хамгийн гол нь одоо ингээд 9 давхраас бууж байгаа энэ хүүхдүүдэд ирээдүйн хүүхдүүдэд одоо бидний ярьж байгаа энэ Монгол гэр гэж юу байсан бэ гэж таньж мэдүүлж үлдээх нь л чухал болох гэдэг. Одооны хүүхдүүдэд чамаас илүү зааж байгаа. Чамайг баг байхад мань энэ төр бол одоо гэрийн тухай хэлж мэлжтийн сургалт мургал хийгээгүй зүгээр имэйл дээр өсөж байгаа. Одоо бүр хүчээр Монгол уламжлал цэцэрлэг болгонд ингээд анги болонд огчуулаад энийг алдаж болохгүй. Тэр ч одоо энэ хайхаас гэхдээ гэр хороол гэдэг яг одоо энэ чинь мал хариулах зориулагдсан ийм юу шүү дээ одоо оромж гэр шүү дээ тийм гэр гэдэг чинь нүүдлийн малаа дагдаг нүүдлийн. Гэхдээ тэр малчтал гэрээ хэрэглэл. Бид нар хотод заавал тэр малчны гэрийг сөөслийн газар авчиж бариад маргаа үүсгээд тэн дээр маргаа үүсгээд тэгээд ингээд хэрэггүй. Тэгээд одоо тэр хүний нэгдүгээр сонголт шүү дээ. Тэр айлын сонголт, хоёрдугаарт амьдралын болцоо. Тэгвэл лагер дээр барьчих завсрын бүс. Тэгээд нөгөө харин лагерчгүй хүмүүс байна. Дээрээс нь тэр хүмүүс чинь явж хоточлч чи улам тэлсээр байгаад одоо дандаа уулын ороод өвөр айлууд харагдаад л эргээд шахаад байгаа шүү дээ. Тэгээд тэрөө шахагдана. Тэгэл хөдөөнө устгах гэж байгаа юм биш. Зүгээр гэрээг ерөн зүгээр шууд яг одоо бид дөрийн энэ подкастаас бүгдээрээ Монгол гэрээ юу яа ёо хотос гаргая ёо. Дагаад янд нь явна. Монгол гэрээ зузаалаад амьдрах юм бол яндангуу дотор нь тэр нэг юу илээ билетик шалны халаалтаа хийгээд тэгээд сайхан амьдч бас болно шүү дээ. Тэгвэл одоо гэр хорооллынхаа шууд жинхнээс начаад хөвчөж байгаа асуудал болж байгаа байхгүй. Нөгөө гэр хорооллыг би хөвөг шүү дээ. Ганцхан яндангаа хөөё. Гэрээ аваад гараад хотод байранд бид нар галт төлөхгүй л байгаа шүү дээ. Хуучин төлж ирсэн шүү дээ. Орсон төлөрчихсөн. Чи хөөхөө одоо гэр хорооллыг чи гац мөрөөдөл бошуухныг 2 байранд орон ихсэл мөрөөдөлтэй тийм шүү дээ. Гэтэл бошуухан бүгдээр хотчихё. Хотчихъя л гэдэг байгаа шүү дээ. Хотчихё. Одоо тэгэхгүй одоо мань мэт нь ахмадууд тэгэл гүү гэрээ та нар гад нүслэгээд байгаа юм алга. Ийм юм ярмаар хотчихсон. Тэгээд ер нь бол яг гэрийг бол одоо үгүйсэхгүй тэгэл ер нь бол гэр хөдөө байвал их гоё үзэсгэлэнтэй шүү. Тийм үстэй. Үнэхээр амар сайхан гэж байгаа байхгүй мал аваад малчин болоо амьд тэрнээс амьдрахаар өөр болчиход байгаа байхгүй амьдрах чадахгүй хэцүү хэцүү биш чадахгүй шууд бид нар угаасаа чадахгүй та нар чадахгүй гэж бодод. Гэхдээ та нарыг 7 хоног 10 хоног туслах төлснээр өдөр амтшин да.
Харин тэр яваагүй байхгүй та. Харин одоо энийг явуулах хэрэгтэй байхгүй яг энэ подкаст дээр Одоо тийм юм байхгүй шүү дээ. одоо баг хуучин бас шашлын үед байсан. Тэгээ одоо бид нар зохион Хуучин байгуулалт хуучин уухгүй та. Тэнгүүд та ингээ бодцоо. хуучин гэж бодчих. Үгүй. Балчны мач бүтэн 365 хоногт 5 хоног чи энэ алтан болог одоо нэг малчныг очоод Тэрнээс нэг хийчих. Өдний салин гэж юу гэсэн. Тэгвэл амьд болол та. Бид бол амьд төрсөн төлж гэж. тий. Ухаан ороход та нар хаана байсан? Юу гэсэн үг вэ? Харин гэр Байранд байсан. ухаан ороход хаана байсан? Байранд байсан. Та нарыг жоохон байж Сугатрын байгаа. аймгийн алдсан асах цомонд байсан. Тий, гэрт байсан мэт. Сонгорог ухаасан. Гэрт байсан. Биш ээ. Хоёрыг асуугаад. Хоёр өөрөөсөө ухаан ороход. Гэрт. Би ухаан ороход Ухаан орсон шүү дээ. Өнө харагдаад юу та ойлгон байгаа хгүй да. Би ингээ ухаан орсон чинь карантинаас ус гойж ирсэн. Тий, тааз байсан. Тааз байсан. Тий. Тэгэхээр чин тэр ямар ч ийм Тэгсэн чи хамгийн амар чи ухамсар Монгол хүний цуцсан хүүхд бид байсан. тийм. Балчны ма хамгийн амар чи Монгол хүний хүүхд байсан баггүй. За эрүүл ерөөсөө хотчлт явдгаараа явна. Гэр ах уу тэр гэр ах уу нүүдлээ ах уу эцэг шүүл эцэг тэр чигээрээ Түүнээс гэрийг хизээж устгахгүй. Би бол зүгээр энэ сэдвүүдээр миний юу яадаг юм бол бид нар устгаж гэж ярихгүй. Бид нар энэ дээр Одоо маш энэ яран дээр бодлогоор одоо хонгороо дөрүүн дээр туршлах төлчний хуучин цагийн үед хийсэн хайчаа хэрэггүй хаяхгүй юм. Монгол ичтий ягаад нэг 7 ажилтныг 5 хоног ойрхон сумн дээр зүгээр малтай зүгээр туслах төлчигээд өдрийн чинь цалин өгөөд Тэгвэл одоо миний ирэх яриад тий. реалити шоу хийхгүй зүгээр л туслах энэ юунд хэрэгтэй чи яаж нэг галт төлж үзээ. Цалингаа аваад ахыгаа ажиллаж штэ. өвгдөөсөө ахыг чи эмээ өвгийнхээ ахыг нэг өсөндөө үгүй чи яагаад болохгүй гэж тийм их юу орохгүй штэ энэ чинь. Энэ чинь эндээс үүдээд бид Чад нар наад ойлж чадна яг амьдаа турах юм бол Манай үеийн бол чадсан шүү дээ. чадсан шүү дээ. Эмээ үүдэрээ очоод ингээд хөдөө байж үдсэн галаасан хөдөөний сайхныг мэднэ. борон зутрна гэдэг чинь яг Бороонд үндэ яаж энэ чинь дутуу байх ингэснээрээ уу бидний гэдэг. хүүхдүүдийн дархлаа мархланд хэрэгтэй юм байна шүү дээ. А Ийм зүгээр өгөөд идэг удаан тэгэж амьдрын Тийм бол биз одоо дээ. хэцүү гэж хэцүү. хүүхдийн дархлаа өөрөө 14 халуун оноо чадвар биш зүгээр юм. болоод Ер нь тэгээд 10 хоног би энийг ярих гэдэг байхгүй юу? Явж. Шараач одоо бүхэдүүд бас сэдв байна. Ер нь тойрын санаа гоё нийлж чинь. Тойрын санаа. Бид нар бие нэг өгөөсгсөн бүү. Өгөөсгөө. Тийм байхгүй. Ер нь энэ сэд Монгол гэрүүл үгүйсгэх сэдв биш. Бид нар ч үүсгэж чадахгүй. Хүнүүгийн Яг үеэсээ энэтэй адилхан Монгол хүн Монголын язгуур ухаан бид нар орчин үеийн хотчил хөгжилд үгүйсгэгдэж болохгүй байхгүй чадахгүй. А тэгвэл бүгдээр энэ тэрүүл хийх шаардлагагүй л гэсэн үг үнэндээ. Бид нар энэ учрыг олох ёстой. Гэхдээ энд нөгөө нэг Энэ чинь энэ сэдв нь өөрөө ингэж ааш түшээд байна л да. ягаад бид нар энийг ярьж байгаа хэрэг энд Соёл хэрэгслийн асуудал болчихсон. 13 дооны үе шиг биш байгаа байхгүй юу? Тэр үед ингээд хүрээ мүрээгээд хашаа бан захтгаад одоо гандан жигтгэжлээд барьж исэн үе шиг бас одоо биш болчиход байгаа. Тэрийг хүсэж байгаа хүмүүст нь зориулсан амралтын газар нь байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэндээ очоод тэр Одоо тийм мэдрэмж барилгууд баригдаад байгаа байхгүй хамгийн гол нь шал өөр юм болчиход байгаа. Хүсэж байгаа нь балжин юм юм биш үү? За монголоор байхлаар 13 дуу зуушиг амьдэр гэж бодоод байна шүү дээ. Чи үгүй шүү дээ. Үгүй тийм би яриаггүй шүү дээ. Монголоор байхгүй. би тэгвэл хоёуг дуулга байж дидхийг байлдан дагууд их. Үгүй тийм бодоагүй. Зүгээр л энийг харин одоо Монгол гэр бол хөдөө агаар салхинд лагер дээр бид нар ингээд уламжлаад авч яваад цаашаа хэдэн 100 жил дахиад явах боломжтой л гэж ярьж байгаа. Гэтэ яг одоо захаасаа ингээд сайхан газарт ороод одоо энэ олон яндангууд чи ингээд цөөрч байгаа. Тэгээд олон сайхан барилгууд баригдах байх. Тэгээ яг хотчлт болох байх. Тэ. Одоо эхнээсээ нийтдээ бас маргаад байгаа ч юм мэдэхгүй. Тэгтээ хэцүү та хэцүү одоо тэр тэгтээ Монгол гэрээ битгээр хамгаалж мэтгэлцэн гэхлээр одоо хөгжлийн эсрэг болчих гээд байна. Надад бол тэгтээ та анзаарсан бол одоо энэ цуслангийн бүсэд байгаа байшинтай айлууд хажуудаа заавал нэг Монгол гэртэй байгаа. байх шүү дээ. Өндөрлөлтсөн ингээд Тийм гоё. Тийм бол Тийм, завсан юм юм. тэгэхээр гоё байгаа. Тийм энийг бид нар бодох хэрэгтэй байхгүй юу? Тийм шүү дээ. Гэрүүл оюун ухаан ерөөсөө ахуйгаа салахгүй л. Тэгээд хүүхдүүд очиод Монгол гэрийн гоё сайхныг мэдрээд Тийм. Халуун ухааныг авч үлдэх шүү дээ. халуун наранд Монгол гэрийн сүүдэр надад амар дурсамжтай байдаг юм бол ингээд амар халуунд гэрийн хаяас өгсөн хөвтөх ямар амар бэлхээ Гэж байгаа шүү дээ. тэр бүр сонир мэдрэмж Тэгээд шоргоос яваад тийм. Гэтэл чи манай Монгол улс ч болохоор зэрэг шүү дээ Азийн өндөрлөгт байдаг. Манай тэр дээдсүүд тэр одоо мандагч бол яаж энэ газрыг сонгож олсон гэмээр. Тэр мантуу шиг одоо халуун орнууд байна шүү дээ тийм үү. Гэтэл Монголд байж байгаа үе яадаг гэж байна. Зүгээр үст амар халуун өдөр байгаа байхгүй тийм үү. 35 градустай халуун өдөр Монголд.
Тэггүй зэрэг ба шүү дээ. Ийм жижигхэн одоо ийм одоо иймхээр алга дараа би жаахан сүүдэр байр гэж бодъё л. Тэр сүүдэрт ингээл нүрээ тавиад ингээ зогсоход салхилж өгдөг байхгүй. Сэрүүцдэг те. Нөгөө бантуу шиг биш. Сэрүүсэж байдаг. Ийм сайхан бур салхитай бомбын сайхан орн гэдэг чинь Монгол шүү дээ. За тэгээ. За энэ сертификат. Ивент идэвхж Хормега. Хормега нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе өмчний эрүүл мэндийг дэмжихэд тусална. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Хормега омега 3. За хоёр дахь сэдв бол манай нэвтрүүлгийн нэр буюу манай үе буюу танаа үе гэдэг сэдв орж ирж байна. Чи яагаад энийг Уу яг одоо бас энэ чинь өөрөө нэг сэдв хонгороод ирээд аюу балиашилж ийн гэж нараа. сэдв байх ёстой шүү дээ. Уг нь тэгээд бүтэн ингээд нэг дугаар ингээд бүтэн бүлэг яваад дуусчихад энэ сэдвээр ярилцаагүй байхгүй яг Тийм ээ. За. Тэнгүүд энд ингээд ирж таарч одоо яг энэний тухай ярилцах. За нэвтрүүлгийн зүгээс энэ сэдв одоо нэг сизний төгсгөлийн танаави манаави гэдэг сэдв болгож ороод ирж байгаа юм тийм ээ. За баярлалаа. За яри. Гэхдээ энэ аюу сонин сэдв байна. Одоо апт дээр бол бараг л нэг үе юм шиг байдаг хоёр ихгүй. Тэгэхээр одоо Гаа бас тийм ээ. Тэгэхээр одоо мэдхгүй одоо яг хэр Гэж сайн. бид нар харин ингэж андуурдаг байгаа байхгүй. Тийм үү? Тийм билээ. Тийм үү? Одоо хоёр бол ингээд Үе нэлээд дотор дугаар маргалдаад эхэлдэг гоё. Өө одоо ингэж байгаа байхгүй. Зүгээр одоо энэ дээр юм жишээ ингээд би ч бас тэгж боддог байхгүй. чи хэдэн оных вэ? Тэнгүүд одоо түрүүний би 94 оных чинь. Тэнгүүд түрүүний нэг яриа явж байгаа зү. Ингээд аав хүнээр хамт юм хийхээр болдгоо маа гэдэг байгаа зү. Гэхдээ аав охтууд болдгоо гэдэг Тэгээд байгаа зү. Тэнгүүд би болохоор гүү зүгээр штэ гэдэг байхгүй. Тэнгүүд болохгүй гэдэг байгаа байхгүй. Яагаад нь мэдэхгүй. Тэгэхээр хоёр одоо болоод байгаа юм шүү. Уг нь болоод байгаа зү. Харин Харин тийм. болохгүй. Одоо тэр сэдв рүү гарч Тэгэхээр энэ орж үйл яваад болчихоо байгаа нэг юм байгаад байгаа байхгүй. Тийм байна. Танд яагаад яг болохгүй юм санагдав? Эдний үеийнх нь бид нартэй нэг нийцэхгүй ч юм уу доод үеийнхэнтэй нийцэж болдгоо нэг юм байгаад тах шиг байгаа юм. Та нар бидний хүлээн зөвшөөрөлтөө бидний өөрсдийнхөө муухралд зүтгэдэг гэж нэгдүгээр үздэг. Хоёрдугаар туршлагын хувьд миний одоо амьдралдаа оромтлуулсан туршлага миний хамгийн үнд зүйл гэж би үздэг байхгүй. Дайлангуй уран бүтээл жүжигчин практикаар зэнэглэгдэж явдаг. Тэгэд тэр туршлагыг мэдэхгүй гэж мэдэмхийрч яриад байгаад надад бас яхан. Мэдэмхийрх гээд байгаад нь мэдэхгүй гэж мэддэг юм шиг загнадаг энэ тэр надад бол Гэхдээ яг таалагддаг байхгүй. Тийм зүгээр одоо Гэтэ эн чинь өөрийнхоороо байгаа биш юм уу? яг өөрийнхоороо байна гэж зөвлөдөө өөрийнхоороо байна гэдэгтээ тэнэг байс биш байгаа байхгүй юу. Зүгээр одоо ингээд битүүрийн амьдрсан хугацаа бидний амьдрсан хугацаа өөрч гэсэндээ яг тэнд тулгамдж байгаа асуудал нэг байгаа байхгүй юу. Тийм үстэй. За хизэж харж байгаагүй аягнаасаа усуу гэж байгаа л нэг юм процесс явагдаж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо тэр аягнаас усуухын тулд арай 30 жил илүү амьдэрсэн туршлагаар үзэх гээд нь штэ. Тэнгүүд миний ч гэсэн ялгаагүй тэр үнтэй адилхан тэр ягнаас ууж үзээгүй. Тэгээ голын дээр нь бяг ах тэрийг ингээд шууд тулгаад байгаа юм ийм байдаг гэдэг. Тэр туршлагын маань одоо нэгсдээ энэ аягнаас усуух гад л өөрийнхөө туршлагаар л ингэж уу гэх гээд байгаа байхгүй. Тэнгүүд үгүй ялгаагүй л хоёлаа ууж үзээгүй. Хоёлаа шинээр туршиж үзээ л даа гэх гээд байгаа байхгүй тий. Ууг нь бол манай үеийнхэн болсон. Та юу гэж бод? Гөө манай үед л одоо би та гоё жишээ аваад гоё жишээлбэл байна шүү гоё дээ. ярьчлаа. Жишээлбэл одоо хонгороо аава ингээ тгий гэхэд би ерөөсөө огт татгалцдаг шүү дээ. Бодод хамтраад юу хийгвэл би даваа 100% зөвшөөрдөг шүү дээ. Жишээлбэл Яг охин хөтлөхөр бас тэгж хэлж. сая би одоо амар том санал тавьсан охин байгаа. Тий. Аавар маш сайн зохиол гаргаад хүнд одоо зохиол бичдэг үгээр зохиол гаргаад охинд яг өөрт чинь зориулаад киноны гол дүр эмэгтэй. Аав нь өөрөө бас тоглоно. Гоё тийм байж болно тий. Тэгээ одоо бүтэхгүй болчихсон зогсож байна. Чи яг энэ дээр чи одоо би мэрэгчлээ мэрэгчлээ чи одоо нөгөө танай үе манай үе чи яваад байгаа байхгүй. Би одоо энэ өөрийн ажил чи тэгээ гоё нөгөө за энэ мэрэгжлийн талаас яагаад за зохиолыг та сайн өнөр бичүүлье гэдэг нь тий. Инглиэрээ бид нар хуучин болчихлоо. Сүүр сэдвээр ороо авчих. Хонгороосоо сонсоо. Хөгжүүлэлтээр заавал оруулах. Зохиол гэж үзээд байгаа юм. Хонгороо бол зохиол хөгжүүлэлт гэхлээр бас мэдэхгүй болчихно. Хоёр мэдэхгүй юм та яар эхлээд хийх гэхлээрээ ямар нэгэн байдлаар алдаа доголдол юм цаашдаа гараа явчихад аюултай байхгүй юу. Тэгээ зөрчил үүсэл эхэлдэг. Яг үүндээ энэ нийгэм бидний дунд аавын өмнө хүүгийн өмнө охины өмнө аавын өмнө нэг асуудал юу гэхээр бидэрт мэдэхгүй зовлон амар их байдаг. Дундаа зүгээр ахмад
үе залуу үе гэдгийн хувьд бол зөрчил зүгээр өнөөдрийн нийгэм тал дээр ч одоо бас байгаа өмнөж байсан хойш байх л та мэдээж энэ шинэ уушны зөрчил. Энэ дээр бүгд яг зөрчилдөх гол асуудлаа. Хонгороос жишээлбэл аавтгаа юун дээр зөрчилтөд байдаг вэ? Гандиах жишээлбэл хонгорогийн яг энэ нь нэг жаахан санаа нэгцэхгүй байна дээр шиг юм. Энийг шууд элен далангүй ярилцсан. Би бол балжиг шууд ярьж зөрчилдөх гэхээс илүүтэй ингэм биш. Одоо танаа үеийн манаа үеийнхнийг юу гэж боддог вэ? за Тэрийг нь сонсонгуудлаа хоёлоо тэрэн дээр нь ингээ гоё хамгаалт хийж үзээ л да. Тийм үстэй. за тэгвэл тэгээ эсэргээрээ эсэргээрээ ахмад үеигээ та нар юу гэж боддог вэ? За. Тий. За яг үрээ та нар. За. Одоо жишээлбэл та нар байна шүү дээ. За. Хөөш. За. Манай үе, танай үе тийм үү? Гэтэл байна шүү дээ. Та нар ойлгож байна. Өнгөрж байгаа үеэ игээд гар буугаар буудаад байна шүү дээ тийм үү? Одоо санаа оноо нийлэхгүй гэсэн үг шүү дээ тэр чинь. Гэтэл чи та нарын нөгөө дараагийн үе гараад ирэхэд та нарыг их буугаар бодох байхгүй. Ойлгож байна уу? Ойлгож байна. Тий? Бидний амар доош нь дорд үзээд байх юм бол та нарыг бүр доош нь үзэх гээд нь шүү дээ. Тийм л юм байна л Та бидний дээш нь үзээд байвал та нарыг танаа доош бүр дээш нь үзэн дээ. Яг хөө зүгээр доош одоо ингээд тэгээд амандаа бид нэр манай үеийнхэн эдний үеийнхнийг ингэж доош нь хийгээд идэл гэж эднэр их бодож явдаг. Тэгэхээр бүх цаг үед тийм байсан юм шүү. Тийм. Одоо та хоёр маань ч гэсэн залуух үе байсан. Та нарыг залуу үед байхад чинь та хэдийн дээд үеийнхээ одооны хүүхдүүд өөр болчихжээ л гэж хэлчихсэн баг те. Энэ одооны хүүхдүүд өөр болчихжээ гэдэг үг өөр амир тийм бүх цаг үед байсаар ирсэн гэж би л авахта Ер нь та нар бидний үе та нарын дургүй юм чи юу юм? Дургүй гэдэг юм юу юм? яа та нар ярьчихсан шүү дээ. Та нар хэлсэн шүү дээ. Яг 60 70 80-аад оныхоо бурхан болчиход бид нар хөвчгөө дээр тэргээс ярьсан тал байгаа шүү. манай үеийнхэн Тэгээд та нар хариулах хэрэгтэй. Гэхдээ тэр чинь аава яг бүх хүн тэгж хэлээгүй шүү дээ. тийм тэр чинь тэгэхээр шалтгаантай л да. Одоо Тэгээ та нар тэрийг эсрүүц нэг ч гарахгүй байхгүй та нарын үеийнхээс. Үгүй. Тэр чинь Бид л сонсохгүй шүү. тэр шалтгаантай байгаа. Уучлаарай. Одоо ингэж ярингуудаа уучлаарай гэж та нар нэг ч тийм үг гарахгүй л байгаа. За бас байж магадгүй гэж бодоод ээж магадгүй гэж би хардаад байгаа гэдэг шиг. за би нэг санаа хэлье. Бидний үеийнээс таалагдах юм юу вэ? Зүгээр шулуугаа асуу л та. Сошиал орчиг маш буруу ашигладаг. Сошиал орчинд үнэхээр одоо юм цензургүй комент бичдэг. ёс зүйгүй шеэр хийдгээ. Тэгээд нэг тийшээ маш их туйлширдаг. Одоо та тэрийг болоо. үнэн дээ тэгтээ амар тийм. Яг Та ингээд тэрийг та энэ дээр юу гэж ярих юм? Би солиор л зүгээр солио. үгүй одоо амар өөрөөр явж байгаа л тэр ордог юм даа. Таасаа тиймэрхүү юм бол байсан байна уу те? Яг би л шээ Ёс зүйгүй. ёс зүйгүй илдүү би айхтар би бас тийм байж бод. байхгүй. Ер нь гэхдээ нийтлэг харах юм бол одоо энэ дэлхийд дээр 3 тэрбум хүн Facebook хэрэглэж байна. Тэр тусмаа одоо Монголын яг Facebook хэрэглэгчдийн нас нь ууг нь бол залуу. Гэхдээ 15% нь бол одоо 60-аас дээш насныхан хэрэглэж байна гэж байгаа байхгүй юу? Яг хэрэглэж байгаа хүмүүс. Тэнгүүд тэр хүмүүсийн ёс зүйг ингээд яг хийсэн судалгаа бол байхгүй л дээ. Тэгвэл нийтлэгээр нь ингээд яг хаяа нэг Facebook гүйлгээ харахад тэр тусмаа одоо сайтуудын тэр доор бичиж байгаа комментуудын ихэнх ингээд профайл зураг нэрийг харах юм бол үнэхээр уучлаарай дандаа нөгөө ах эгч нар те одоо тийм одоо манай аав ээжийн үеийнхэн тэрнээс арай цензургүй орж ирдэг аюу сайн. айгүй муухагаар нэг бичдэг хилдэг. Та нар яагаад тэгж орж чаддгүй? Тэгэхгүй шүү. Тэгэж болохгүй шүү дээ. Яагаад болохгүй? Би тэр болохгүй шиг мэдчихээ тэгж орох байли. Тэр чинь тийм орчин биш байхгүй юу? Бид нар тэгэхээр орчноос буруу үнэлээд байна гэсэн үг. Тийм орчноо нэгт буруу Facebook-ийг буруу үнэлээд байна. Шууд элен далангуу шудраг ярьчээд байна тийм үү? Шууд юм өнгөцөх нүүрэн дээр нь хараад байгаа байхгүй. Зүгээр нэг юм монтажлсан юмд итгэнэ гэдэг. Ухаан жагаанд дутаад байна гэсэн үг. Тэр одоо Мэдлэгийн жагаанд дутаад байна гэсэн тэр үг. зүйлийг ингээ бүтэн үзэж дуусгаад тэндээ анализ хийхгүй байгаа асуудал байгаа байхгүй. Ерөөсөө л ийм одоо тэр сайтын мэдээний гарчиг нь л те жаахан ийм одоо бараан байх юм бол шууд яг коммент нь ингээл бараатаа л ороод ирдэг. Яг ингээ анзаарах юм бол зүг гарчигнаас нь шууд Бид нэр шууд хүнд итгэж болохгүй юу? Хүмүүсийн ярьсан бичсэн тавьсан итгэж болохгүй юу? Хонгороо яа бидний буруу юу тэр? гүцд ороод уншил та. Шууд хандлагыг хараад ингээд энэ муултаа ингээд би санаа нэгдэл явчих жишээ тэр байдаг. Энэ муу гэж тараа гэл те. Харин яг энэ амир те. Ингээд энэ муу гинэ
цариг нь баг хараад энэ харвас муу. Эдгээр юусыг санаатай байна те. Оромжилж байна. Та бидний өсгсөн хүмүүсийн санаатай болж Та нар хэнээс төрчөөд юу ярих гэдэг вэ? бид нар өш буруу байж болно. За өнөө бид нар дургу гоё ярьж байгаа. Зүгээр гоё шоу. Одоо бид нар тэр Facebook тэр одоо хэдүүлээ үе дотроо ер нь хурал хийх юм уу? За ирхэм Facebook ч гэх ирхэм үзэгчтэй одоо ганди ах тэр үеийнхэн бол бүгдээр нь хурал зарлаа. Бид нар ер нь хитрхи цензургүй, элен далангуу, увайгүй энэ тэр Facebook одоо юм шеэрмээр ер нь хэд шүмжлэгдэд энэ залуу үед та нар их санаатай юм аа. Ууг нь гэхдээ бас ингэдэг штэ. Энэ бол гэхдээ санаатай гэсэн үг биш үү? Одоо би нэг ийм юм сонсч байсан байхгүй. Одоо нэг алтан үеийнхэн гэж ярьдаг штэ тий. Тэнгүүд тэр кино салбарын уу? Одоо тийм салбар дотроо алтан үеийнхэн гэдэг ярингууд тэднээс ингээд нэг юм сонсч байсан юу байсан гэхээр ингээд одоо ахмадуудын дэргэд нэг юм байх хэвээр тий. Тэнгүүтээ одоо бие яаж авч явах тухай хүртэлтэнд ингээд маш цензуртэй ингээд сургадаг байсан байгаа байхгүй. Ууг нь бол заадаг тий. Тэгэнгүүт одоо тэр нэг юм ёс зүгөө ороод байгаа энэ оролт нь яг юунаас болж ингэж амар бухимдаж ороод байгаа гэдэг нэг юм шалтгаан эдэрт байгаад байгаа. Бид тэрийг зааж чадаагүй байна л. Энэ тэр шалтгаан эдэрт байгаад байгаа байхгүй харин зүгээр нийтэд нь аваад үзэхэд Энэ бидний үеийг таньж мэдгч оролдож чинь тий бас нэг авааштай юм байна. Тэнгүүд одоо ингээд одоо мэдэхгүй л дээ одоо ингээд алтан үеийнхнаас одоо сүүлээс үлдсэн бол одоо сувдгаа байна те. Одоо хүртэл яаж сувдгаа байна, ганди ах байна. Тэгээд хүмүүсийн нүдэнд яаж харагдаж байна те. Тэр хүн үнэхээр гайхамшигтай бас ингээ үлгэр дүүрэл авахар байж чадж байгаа энэ зүйлс хайчиж ба. Биш. За айлсгүй ингэж бодоод байгаа. Тэр хүмүүс тэгж их дарлуулсан болохоор би бол тэрийг бас магадгүй гэж бодож байна. Монгол ялангуяа энэ сошиал орчинд байгаа хүмүүсийн нэг жаахан соёлгүй юм шиг хитрхи илэн далангуу одоо энэ хараал ерөөд пэмэ бүдүүлэг маягийн байгаад ер нь бол ахмад үеийнхэн бол их хвчлэн байна гэж дүгнж байгаа байна гэж би бол ойлголоо. За хүйсний хувьд ялгаа байна уу чи анзаарав? Тэрийг үл сайн мэдгүй. Яг хөө гэхдээ ихэнхдээ нэг юм морь малны зурагтай тэгэл нэг уул хадны зурагтай. Би хорондоо айлтгаа хэлээд энэ биш үү тэр чинь. Байгаа шүү. Гэхдээ ер нь бол надтай санал нэг хүмүүс гарч ирэх гэж бодож байна. Би профайл дээр дандаа морь малтай зураг тавьдаг шүү. Таны өөрийн зураг. Таны л яриад байгаа юм шүү дээ. Ердөө тэгж байгаа. Тэгж байгаа тийм хүмүүс бай. Морь малны зурагтай байгаад баян шир хийн. Одоо тэр чинь одоо энэ аваад ярьж байна. Яг тэгээ битүү хүндээ. Үгүй юм бай. Би ч морь малны зурагтай шүү. Одоо эргээд бодоход энэ хонгорооч тэгдэг. Шир хийхтэй зураг тавихтаа зурага бодод тавиач энэ гэдэг байхгүй юу? Энэ чи бас нэг цаагаараа хэлээд бай. Тийм бай. Тэгээ манай үеийнхний дургу хамгийн гол тэн чанар тэгээ бид нар та нарын үгээс сонсох дээрээ бол арай очоогүй байгаа шүү. Би чи ингээд дээр. За хонгороо уучлаарай. Энэ үгийг хүлээж авахгүй л гэж ингэхгүй. Шеэрлээ гэж. Тэгээ уурлаад байгаа юм уу? Энэ одоо та хэд маань ирэх шүү дээ. Тийм болно. Одоо итгэжний буруу нэг юунд байгаа юм? Гэхдээ тэгээд эн чин одоо ингээд одоо туйшруулах нэг юм үүсгээд нь штэ. Одоо магадгүй та ингээл байгаах юу гэдэг нэг юм нэг постны доор ингээл нэг юм жоохон сөрөг юм бичиж юм бол дагаал хүмүүс ороод ирнэ. Тийм таныг дагдаг хүмүүс дагаал ороод ирнэ. Тийм. Ноён солио салхитай би чи одоо ингэ биччихлээ сайн жүжигч шүү дээ. За энэ үний л зүг гэж. Энэ хүн ингэж бодож чинь шууд тэгээд ороод ирж байгаа байхгүй. Та тэгж бодохгүй юу? Би ер нь би бичдэг үү гэж. Нэг их тийм пост бичээд байдаггүй. Коммент бичвэ. Коммент бараг тэгсэн би энэ үеэс төр гарчиж байна. Би бол хэрүүл мэрүүлж яхан дургу болох нь тийм юмд ороод хэрэлдэт байдаггүй ш. Өөрийнхөө авахыг нь аваад за энэний буруу байна да тэрний зүв байна гэдэг хараад болоо. Тэрэн дээр ачаал бүгд өгöd байгаа сошиал орчинд эхний өгдөг байсан маа. Алдцдаг байсан. Тэгснэ нэг эвгүй бол явчих. Энэ орчин нь өөрөө аягүй сонин амьд харьцаа биш. Тийм шүү дээ. Сонин. Тэгээ яг тэгсэн мөртлөө амьд юм шиг тийм шууд харьцаад байдаг. Тэгээ би амьд харьцаагээд аягүй ордог байсан байхгүй. Одоо нэг оройлол манлайлал давхих гэсэн чинь нэг л сонин өргөө. Тэгээ одоо бид нар энэ гар уцаах байх чинь сонин гэж юм амар юм биш. Сонингоор бол сайд ялаа хэрэг алднаа гэж ярьдаг байсан тий. Тэгээ сонин монинг бол мэднэ. Тэгэхэд бол эвгүй сэтгэл хүн чинь тийм нэр төрдөө амар хайртай амтан байдаг шүү дээ ерөөс. Нэр хуурахаар ясуугар гэдэг би бол тэгэл муу хэлээ сонин дээр одоо
юу гараагүй фэйсбүүк гараагүй бах чинь ингээл нэг сөрөг юм хүмүүс сонин мань дээр бид миний юм бичигдлэх надад айгүй эвгүй идвэс. Нэг сонин умдаад байгаа юм шиг нэг тийм эсвэл би буруу юм хийсэн юм шиг те эсвэл нэг ээж мэж аав маахаа өмнө гим хийсэн юм шиг болох гэж юм мэдрэмж төрдөг. Тэг чимээгүй нуугдмаар юм шиг ийм юм байж исэн. Тэгэхээр хүн нэр төрдөл хайртай байна л да. А гэтэл сошиал орчинд болохоор айгүй амьд тэрсэнд орчлаа гэл. Итгэвтэй байхын үзэх гээл. Бити гууц мууц гээл одоо тэнтэй чамаагүй хэлдэг. Тэгэл ястаа хэрүүлийн мастер болонго бүжиг өгмөргөө санагддаг. Сүүлдээ ингээд нэг л худлаа явц. Шууд харьцаад байгаа амьд харьцаа байхгүй болчихдог. Тэгвэл за энэ өөрөө нэг юм байна. Гэхдээ мэдээлэл зориулттай юм байна дөө. Тэгэхэд одоо ирэнгүүтээ чи надтай ингээ хэрэлдэж мэрэлдээд хизээ тэр тим аккаунтаар гэдэг тэр чи айл та хаагдсан шүү дээ. Хаагдсан аккаунт шүү дээ. Би одоо нэг шинэ фэйсбүүктэй болсон шүү дээ. Тэгэхээр бид нараас нэгтэй биш ахын байгааг та нар анзаарч байна уу? Ганди амар тийм үнэн ч байгаа байхгүй юмд одоо хандлага нь шууд л авна. Одоо Аав ээж ерөөсөө яг тэгээд л хөтөөцөвч яах. Жүжигчүүд ч хараах ганцнаа тэрийг тийм цензурдээд би ингэж бичихүү гэдэг яах юм. санаагаа шууд л Санаагаа шууд тэр нь өөрт нь амар байгаа даа л тийм. бидний үеийнхний хувьд бол шүү. Тэгтээ ёс зүйтэй. Тийм бидний хувьд бол тийм. Зүгээр бидний хувьд бол байна шүү дээ. Тийм ёс зүйгүй бичээд л одоо хэрүүлүүлээд ингэж төлөөлүүлж ярьчлаа уучлаарай. Төлөөлж ярьсан шүү. Тийм яг хоёрыг юм шиг төлөөлүүлж ярьчлаа уучлаарай. Тэгээ ер нь тэр байтугай бүр ингээ бараг 10 жилийн өмнөх ингээ мэдээллийг одоо дахиад ингээ тавьчихж байгаа байхгүй юу. Тэнгүү тэрийг ингээ цоошин юм шиг хүлээж авангуудаа дахиад нөгөө хүний чинь элдвэр хилээл одоо янз бүр олгоод байдаг. Тэгтээ өөрийн мэдээж хахад хотлоо бичээд байгаа тэр тийм нэг хүний харахаар бүр ясны доргу хөрмөл. Одоо хараах багтах гэдэг. Тэр тэгэхээр яах вэ бид нар ч одоо мэдээд өөр хотлоо яриад байгаа мэдээд байгаа байхгүй би. Тэр хүний би мэдээд байгаа юм нэ. Тэр хүний ямрын нэг бүр ингээд ясны дургу хүрээд байгаа. Тэрийг одоо яамаар юм. Одоо харин тэр хүн чинь тэгэл тэр одоо тэр хийсвэрийн бичлэлээр л бас одоо ингээд өөрийгөө тижиж байгаа л нэг асуудал байгаа л гэдэг. Одоо танай үеийнхэн жишээлбэл одоо энийг юу гэж ойлгож байна? Одоо манай үеийнхэн бид тэр бол ойлгож байна. Шууд утгаар нь ойлгоно. Далд утгаар нь ойлгоно. Бодно. Ойлгож байна. Эр улс ихөр яагаад өгчихгүй байгаа юм? Яагаад эр улс ихөр улс төрийнх яагаад уралдаж идээд байгаа юм? Та нар залуу улс та нарын үе штэ. Яагаад уурахгүй? Та нар яагаад уурахгүй байгаа? Ерөөсөө л энэ. Бид нар орлоод яахаа одоо тэр оюу толгой эсрэг тэр жагсаал болж байна. Тэрний саад ийм санаа байна штэ. Их орон гэдэг юм бидний санаа байгаад байна. Хариулъя та нар. За яг одоо хариулчих. Шууд нөгөө 60 70 оныхон хүл улс хөгжинэ гэд тэгсэн шүү дээ. Энд чинь л яг тэрэнд зориулж л хэлсэн үг. Тэгэхээр та нар их орноо бодохгүй бид нар бодсороод өгөх юм байна тийм үү? Үгүй. Яг одоо энэ толгой дээр байгаа хүмүүс чинь яг танаа үеийнхэн байгаа таахгүй. Ер нь үгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ингэж яриад байгаа байхгүй. Харин яг тийм болчиход байгаа байхгүй. Ингээ хараамаар ууж. Тий. Одоо тэгэнгүүт залуу үеийнхэн залуу улс төрчнөд ороосоо гарч ирсэн. Би хараамаар та нар чигээ өгүүлж 1 2 3 ингээд хэлчихээ. Амар юм болсон шүү. Тийм биш ээ. Одоо энэ хараа яг энэ сэдвүүдээр аль нэг талбай. За бидний үйлдэл те. Та нар ийм учраас үгээр та нар энд яг эдгээр сэтгэл чи өвдөхгүй байгаа чи харагдаад байдаг байна. Одоо тэр идээд уугаад байна гэдэг байгаа хүмүүс. За энэ дээр би хариулъя. Би өөрийнхөө бодлоор хариулъя. Хүн болгон өөрийнхөө ямар нэг юм хийж байгаа байх. Шаналдаг, хэцүү бодогддгүй, бодогддаг. Уур хүрдгүй, хүрнэ. Яагаад утаатай, яагаад энэ олон хүмүүс эндээд байгаа. Тэ зөндөө олон юмнууд ярмаар л байна. Тэгвэл миний хувьд бол би өөрийнхөө чаддгаараа л би тэмцэж байгаа. Хүн болгоны өөрийн нөгөө нэг өөрийнхоороо тэмцэж байгаа тэмцэл гэх юм уу? Тэгтээ тэрнгүү стресстэй байна, тэгтээ тэрнгүү хэрүүлтэй байна, зодоонтой байна. Тэрийг өглөөд нь багчилсан эерэг мэдээллээр эерэг өнгө төрхтэй хүмүүсийг ажилд нь явуулъя, хичээлд нь явуулъя гэдэг нэг сэтгэл зүйн нэг юм одоо миний хувьд бол тэр манай үеийнхээ одоо дийлэнхэрээ ерөнхийдөө тайвшраад за окей ямар ч зүйлс урд хурдах юмаа хийцгээе ажлыг бид нар хөдөлмөрлөх шаардлагатай тэгээд ингээд эхлэнгүүт ер нь бол үе даяараа ерөнхийдөө бинийгаа хүлээн зөвшөөрөөд за улс орон хүссэн хүсээгүй бидний үед хөгжих юм байна гэдэг нэг юм харцсан болов гэж бодоод байгаа байхгүй юу. Заавал нэг тийм тэмцэл уу шийдэм цус хэрэггүй хүссэн үсээгүй юм чи ингээл нэг юм явж байгаа юм
нэг юм процесс хөгжих гээд айлсгүй хитрхи бас яг огцом хөгжих гээд Тэгээ юм болж манайх байгаа ч асар удаан хөгжиж байгаа Бид нь нар үнэн. хашаалт нь энэс үүдэлтэй юм байна л Асар да. Бид нар бол удаан ерөөсөө яг хөө зүгээр тодорхой хэмжээр хууль засагласан орон Монгол улс чинь. Сонгуулаа залуучууд нь хувь нь хамаагүй бага болчиход. Бид нар өглөө хамаагүй эрт одоо очоод хувцснараа өмсөд Ахмад үеийн өгчөөд байдаг. Улс төрийн идэвх илүү байгаа. Хамаагүй шүү дээ. Хамаагүй. Гэхдээ энд асуудал байгаад байгаа биз? Хэдүүл энийг зүгээр ингээд энэ подкастаар гаргаад тавьчихад нэг буруудахгүй яг зөрчил яг энэ дээр ингээд гараад ирж байгаа юм байна. Энэ цаана юу вэ гэдэг дээр нэгцэн ойлголтод бүгдээр явандаа ойлголцтой хүрэх ёстой байх. Би улаан цай наандрыг бууз эсэг бариад тэр квадрат толгойд хариуцаа жагс гэж байгаа биш. За үгүй ядаж үзэн ядаад байгаа фэйсбүүкээр ижсэн та нар. Одоо тэр өглөө хонгороо хийж л байл да. Би нэвтрүүлэг хийж ажлаа хийж байна. Яг энэ үнэ байж болно. Гэтэл тодорхой хэмжээгээр цаадалтаа санаа зовж байна гэдэг чинь заавал тодорхой хэмжээний тэмцэл байх хэрэгтэй байна. Яг дүгнэлт нь ийм л юм байна. Ингэж харагдаад байгаа юм. Эдний үеийнхэн танаа үеийнхэн бол одоо хитрхи бас ингээд нэг юм хүчнэх гээд тэг хүчлэх гээд байгаа юм шууд тэр нь харагдаад байгаа юм байна. Би манай үеийнхэнд тэр нь жоохон орк бүдүүлэг харагдаад байгаа юм байна. А танаа үеийнхэнд бидний харагдаж байгаа үнцгэн болохоор бид нар жоохон зориггүй итгэхгүй харагдаад байгаа. Зориггүй асар их хүлээсэн тийм ээ. Нөө хүлээгээгүй. Тэгээд тийм чинь хамгийн амар энэ нь явж бид нар уусын золиос үйл яа. Үгүй итгэхгүй зориггүй ч угаасаа бидний одоо бидний харагдаж байгаа л бид нар тэгсэн бид нар итгэхгүй байгаа юм уу шүү дээ. Зориггүй байгаа юм уу байхгүй. Одоо бидний үеийгээд өгөрөд та нарын үе чи та нарыг яаж амьдрах? Би хүүхдүүдийнхээ хонгорынхаа үр хүүхдүүдийг яаж амьдрах гэж би санаа зовоод байна. Энэ ч юм бол энэ нь одоо ярахаар ингээд ширхэрдэг байхгүй доктор ойлгож байна. Эднэрийг бас одоо бүдүүлэг ийм орк байна гэж бас хэлэх хэцүү болчиход байгаа хэрэг тийм үү те. Тэгэхээр яг энд заавал санаа зовох хэрэгтэй юм байна л да. Санаа зовох хэрэгтэй байхгүй. Цохилтыг хамгийн их авч байгаа улсууд чинь бидний үе бид нар шүү дээ. Та нар тэгэхэд бошгүй хараа тэр нэг итгэл өөрийнхөө итгэл үнэмшлэр ингээд тэнийг юм шиг бух шиг ингээд яриад та нарт анзаарч байгаа цаана юу вэ? Эх орон. Яг үүндээ өөрт огт хамаагүй юмны төлөө зовж бусдын төлөө зовж чадах гэдэг тэр сэтгэл зүй яваад. яг Та нар шиг тийм хаширч мэдэхгүй бидний өөр хүмүүжил өөр байхгүй тийм ээ. Тэгээд та нар тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгээд итгэжсэн чинь улс төрийнхэн биднийг ойлгочиход бид нар дахиад зохилтно. Одоо энэ итгэврийн өгчүүдийг харалт. Яг үнэндээ бол бидний үе за бидний үеэс одоо би яг үнэндээ өвөө эмээнэрийн үе одоо ганди яхаа миний аав ээж үе тэгээд эдрийг харамсдгийн шүү. Социализм гээд бүх идеад итгэл үнэмшил тэнд явсан. Тэгсэн чинь бүр оронгоороо нийгэм чи ингээд тэдний хийсэн хөдөлмөр үн чинь юу ч биш болж байгаа байхгүй юу? Хамгийн гол нь насаараа зорж юм юу ч биш бол бид нар тийм юмд орохгүй юмсан гэж бид нар хичээж байгаа учраас ойлгож байна. Жаахан шууд юм шиг, балан юм шиг, эргүү юм шиг, бох шиг ингээд хамгийн сонирхолтой. Энийг бид нар мэдж байгаа байхгүй юу? Залуучууд та нар байна шүү дээ. Залуучуудын барыг би одоо 80 та нарын үе шүү. 80-90% ямар ч идэвхгүй, ямар ч бодол байхгүй эх орон гэдэг чи юун дээр тогтдгийг мэдчихгүй та нар. Та нар бол арчаагүй амьдарч байгаа байхгүй. Ойлгож байна уу? Та нарын ард чи өрөө хүүхдүүд чи байгаа шүү дээ. Тэгвэл яагаад өрөө хүүхдийнхээ төлөө зовдгүй? Бид хоёр зовж ш. Та нарын төлөө зовоод байна шүү дээ. Эх орон гэдээ яриад байгаа юм шүү дээ. Энэ дотор чи юу буцлаад байна шүү дээ. Тэгэхэд та нар игчээд цаг нэрнэ. Боллоо. Болохгүй шүү дээ. Үгүй тэгж боддгоо. Тий. За манай одоо танаа хоёр ингээ ярилцсангууд ингээд хар өстэйгийн тухай итгэвтэй байх тухай ингээд ярилцаа тий. Одоо бүгдээрээ жаахан гэгээлэг юм яри. за тэгээ. За одоо түрүүн та хоёроос асуусан бидний үеэс хамгийн дөрвөн юу гэдэг хонгороо шудраг ярьсан. Тэ. Одоо хоёлаа одоо өөрсдийнхөө үе би ийм асуумаар. Энэ залуу үеэс та хоёр нь авах юм байна уу? Хүндэх юм байна уу эднэрт? Юу вэ танд? Балах маань юм байна уу? Тэ битгэхгүй. Гайгүй. Бас ч одоо би юу мэдэхгүй одоо. Би одоо тэгээд би үл ингэдэж штэ одоо залуучуудаа одоо тэгээд ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд бүгд одоо зүгээр үзэж хардаг юм тий болцсон юм уу? Эсвэл одоо ном уншихгүй болохоор толгой тарих нь задрахгүй байна уу? Бидний үед үл байж та ном уншиж задардаг байсан. Одоо эдгэр чи яаж яг гар урц амар домод. Тэгээд сандал дээр суучгаад одоо 9 дугаар анги хүүхдүүд доош шүлсэн хаяад би шууд очио загинж гоод өөрсдөө арчуулдаг гэсэн. Аргад цаарга байгааз. Эдэрт авах юм байгаа л да. Яг 100% гэж хэлэхгүй. За юу гэхдээ байхгүй дээ. Ямар амар юм бэ? Тэгэхээр нэг авах байлгаатай ганц жишээ хэлтээ. Би уг наавтайгаа анх удаага нэг нэвтрүүлэгт орж байгаа юм. Тэгээд нэг
Альтер подкаст би чи өөрийнхөө яг одоо хогроогийн насан дээр би өөрийгөө аваач тавьж чадах би бодоогүй бодсон. Тэгэхээр яагаад гэдгийг толгой тэрхэнд нь байгаа юмнаас болоод байна уу? Эдний байж байгаа үе яагаад ч надад ерөөс огт таалагдав. Одоо шүү дээ. Маш том шилжилтийн үеуд явагдсан тийм аваа. Тэгээ бай тийм. Яг өөрийнхөө би байлгах гэдэг байгаад байгаа юм биш. Амар орчин үе юмд явж байна. Одоо юу гэдэг хэрэгэлдэг юм шал өөр болцсон байл бидний үеэс. Хүүхдүүдийн байгаа хандлага таалагдахгүй байгаа юм уу? Ер нь залуу үеийнхний. Гэхдээ ерөөс байж байгаа байдал, хүнтэй харьцаж байгаа харьцаа. Зүгээр тэр сандал тавиад өгөх автобусд ч асуудал биш шүү дээ. Тийм биз дээ. Тавьж өгөхгүй байна уу? Тавьж өгөхгүй. Нэг тавиулдаг ч тэрээс асуух юм аа. Яг. Гэтэ ер нь бол ингээд бас одоо ингээд дараагийн үе юм чи бас биднэрт хайртай л үсттэй ер нь. Үгүй юу зүгүүд хийж одоо. Хайрлахгүй ээжээ төрүүлж байхгүй шүү дээ. Хайр чи хатуу байдаг. Хатуу юм байна. Хүн хайртай хүндэл хамгийн хатуу үгээ хэлдэг, хатуурдаг юм тийм шүү дээ. Яг тэ яалтчгүй одоо аавын үеийнхэнд бол бид нар бас тэгж харагдцал юм байна л та тий. Ер нь тийм л сэтгэл төрүүлэл байгаа юм байна л та. Төрдөг байг ялгаагүй шүү. Байг төрж ер нь яг бас уучлаарай дээр байг шүү. Ингээд л гудамжаар явж хатал. Яанаас тэгэнгүүт одоо эмзэг болоод байгаа юм байна. Тэ 80-аас нөгөө нэг Америкийн эрдэмтдийн гаргасан судлаачдын гаргасан нэг бид нар нэршилтэй болчихлоо шүү дээ. Z2 юу хичээлээ. 86 88-аас 81-ээс тий 81-ээс 90-д жил тийм нэг оноод байгаа ш. Тэнгүүд Японч сайдлага 1940 оноос хойш төрсэн хүмүүсээ ингээд их төрөлтийн 1 2 дугаар үе хөдөлмөрийн өмсөлтийн үе гэх мэтчлээ ингээл хүн болгоныг ингээ хуваасан байгаа юм л да үе үеэр нь бид нар болохоор тэр Америкийн нэршлэр нэрлэгдсэн тэр Z millennial үе лээ альфа үе гэдэг тэр нэршлэр бидний одоо яригадаад байна л да. Тэнгүүд надад ч одоо яг аавын одоо энэ ярьж байгаа бодвол одоогийн энэ Z үеийнхэн гэдэг хүүхдүүдийн гаргаж байгаа хандлага хоёр нь адилхан. Одоо би бас ажлын байран дээр байдаг хүн зөндөө олон хүмүүстэй ингээ харьцдаг. Тэнгүүд яалтчгүй ингээ бас зарим манай энэ Z үеийн дүүнэр бол өөр тий. Яхан бохимдол төрүүлэхэр шүү. Ер нь төрүүлэхэр бохимдолтой. Төрнө. Яа гэгэл гэмээрээгээд би яриа гэшнийг яриа да. Ер нь зүгээр танаа үеийнхнээс надад нэг бас нэг хайрлуустай юм байдгийг. Юу гэхээр танаа үеийнхэн маш одоо тийм техник технологи юм сурах гэсэн ирмэлзэл мэдрэгддэг. Бид нар технологийн шилжилтийн үед яг амар мэдрэгддэг. Тэгээд юу сурах уу гэдгийг мэдэхгүй байгаа нэг өрөвдөлттэй. Олохгүй байна. Яг юутай гэхэл тэр та нарын амьдралын хөвшил байдаг юм уу? Нэг юм жаахан тийм хариуцлага жаахан сул байдаг юм уу гэж боддог. Цаг байрахаар технологичсон үе. Урсгалаар амьдрах сурцсан ч юм уу гэмээр ийм анзаардаг байх. Гэтэл та нарт ирмэлцэл нь бол амар. Тэр одоо хашир байх гэдэг. Манайсаас илүү юмд хашир болчих. Эдгэр чинь. Эдгэр чинь яг тэгэхээр нөгөө картны үе өнгөрсөн байна. Тэ? Юм сурчий гэж ирмэлзээд юм ингээд барьж тавьж тавиад байгаа надад энэ бол сониучийн шинж. Та нарын үе сониуч байна гэдэг чинь ирээдүйд маш сайн юм сурна гэж би бол үздэг байхгүй. Үзээд байгаа байхгүй. Одоо тэнгууд амар сониуч. Таныг наад хэлсэн дээр ч юм бол ингэж харагдаад байгаа байхгүй. Зүгээр нөгөө бидэнд яагаад сониуч байх болсон бэ гэхээр олон улсын ингэж яригддаг болсноос хойш те одоо дээр үед бол тийм байхгүй ш тэл Орос Монгол гэдэг ч юм уу те бусад одоо Унгар Украин юу гэдгийг те Герман Польш одоо бусад орнууд ер нь Монголд тийм хамаагүй л байсан мэт ер нь тэгэхэд одоо ч юм болохоор дэлхий дахин гээд нэг ийм глобалчлагдсан гингүүд чинь бас бид нар чинь тэнд яг зүгээр яах вэ мэдэхгүй чадахгүй мэдэхгүй ч гэсэн нэг нэр нүрээ бодох тэ улс орнууд ингээд амар хөгжиж байгаад бас яг үнэндээ дотор ингээд жоохон шарах хөдлөх ч юм уу мэдэхгүй тийм юм байдаг байхгүй тий энэ бол гоё тий тэнгууд одоо ингээд бүгдээрээ л адилхан утас дэлхийгээрээ утас хэрглэж гин дэлхийгээрээ бүгд шинэ аппликейшнууд гаргаж гин тий одоо манай үеийн залуучууд яг 30 гарцсан энэ залуучууд Германд ч юм уу Хятад яг одоо юу хийж гин тэр ингээд харангуут биднээс яг үнэхээр ингээд жоохон тасарцсан маягтай байж байгаа тий одоо бид суралцж байгаа цаг үе байна л да бүх юм ингээд улс төр дээрч нийгмийн амьдрал дээрч хотчлол дээрч тийм үү тэгээ энэ цаг үед
бидний дараагийн үе ч гэдэг юм миний хүүхдүүдийн үе та нарын үе нэрмэлжтэй мэдээж энэ бол таны төрөлх чанар залуу хүн л нэрмэлжэн залуу хүн л урагшаа бүх юмыг залуу хүний хүч гэдэг чинь өөрөө маш том нийгмийн одоо үнд зүйл шүү дээ. Тэгэхээр зөв байх гэдэг нэг асуудлыг л дандаа бодож одоо яваарай айл талдаа залуучууд мань тэгэх юм бол бид нар мэтгэлж маргалдах юм байлгүй. Харин яг тэр зөв байх гэдэг хандлага чи яг бидний үед аягүй их байд юм шүү. Бид нар яг одоо би бол хувьдаа тэгчил яг ингээ манай үеийн залуучуудын хандлага бол тийм одоо миний найз нөхөд миний таньдаг мэддэг. Би одоо телевизэд ажилласных баг маш олон хүмүүстэй ярилцсан, зөндөө олон хүмүүстэй найз болсон. Та хоёртой хүртэл ярилцлага хийжсэн шүү дээ, тий. Автагаа хүртэл нэвтрүүлэгтэй уриал ярьжсэн. Тэгэхээр харин ч яг ингээд манай энэ үеийн хандлага зөв гэж би бол боддог. Ахын наснуудаа хүндэлдэг. Доод үе хайрладаг. Харин яг одоо энэ үеийг авч явж байгаа хүмүүс бол яг бид нар л гэж цаашдаач бүр гоёар авч яваасаа. Жинлүү шиг тий. Тийм яг ингээ нэг тэнцвүүлгээл ингээл нэг юм арга ивэн болохгүй л ингээд байгаа үе биш бид. Та нарын үе бидний үеийг ярихад нэг өөр. Тэгэхээр та нарын доотлын үегээд одоо ярихад бас нэг үе байгаа. Одоо тэр чинь тийм байлж 10 жилээр ч юм уу ингээд үе болчих гээд шүү дээ. 2000-аас доош гээд гараа авчиход 160 дотор 5 үе болчих гээд. Тэгэхээр та нарын үе өшөө сайн ажиллаж байж дараагийн чи нөгөө үеуд чи та хэдээс их хэв сурж орж ирэх байхгүй юу? Ерөөсөө бид нар тэгж л амьдарч ирсэн. Ер нь бол бидний үе одоо та нарын донд үе бидний хүүхдүүд гандиахын охин миний хүүхэд бид нар бас дараагийн үе бас бодож харж хандж л байхгүй бол энэ мэдээллийн урсгал айгүй цензургүй орж ирж байгаа энэ үеэс тэгэхээр одоо энэ донтолтуудыг та нар бол амар биш шүү. Тий. Амар мэдрэг. Тэгээ ер нь бол хамгийн амар нас шилжилтийн нас шүү те. 13-аас 16 7 хүртэл тийм үү. За одоо бол эрт эхэлдэ 10 наснаас ер нь баг хүүхдүүд айхтар биш үү. Би бол одоо аав ээжтэйгээ маш нээлттэй байсныхаа тий аав ээж хоёр ч гэсэн одоо хүүхдүүд яг тэгж л өсгсөн нээлттэй. Тэгснийхаа үр дүнд яны таны тэр ярьдаг шилжилтийн насанд ёор тэгж элдв янз болж стресстэй л тэгээгүй яг ингээл нэг аав ээжтэйгээ найз байгаа л өнгөрцөн. Тэр их чухал тий аваа ер нь шүү дээ. Тэгж ойлголцоход эвтэйхэн байхгүй. Ойлголцлоо байхгүй. Үе хоорондоо муудалцаж. Тий одоо яаж тэгж ойлголцчихсан байх вэ? Үгүй тэгэл юу гэдэг аав ээж хоёр маань ер нь загиндгүй. Тий, загиндгүй. Тэгээд загиндгүй зүгээр гар хурч үзэв. Тий, гар хурч үзэв. Ер нь ингээд ерөөсөө инг тинг гэж зааж байгаагүй. Одоо ингээд бодох нэ. Тэгтээ нэг юм өөртөө хүүхдүүд бид нар яг суралцсан явсан үед бас байгаах. Нөгөө талаасаа нэг юм мэдгүй одоо нээлт юу ч хамаагүй л ярьдаг тий аав. Нээлттэй л байдаг. Мэдгүй одоо нэг хайраараа ингээд өсгцэн хүүхд гэдэг юм уу? Өөрөөр нь байлгасан хүүхд бас нэг ээж автагаа илэн талангүй байж чаддсан болов уу? Тэгээ хонгороо бол ер нь амар би юу гэж боддогс мэдрэмж авьяас энэ аюу нэг өөрийн өгдөл байгалийн байгаад байгаа хгүй. Яг одоо Монгол ичтигийн үнэн нөөцээрээ гарцаагүй болчлоо л доо. Зүгээр уран бүтээлч байсан бол би боддгийн шүүс. Би одоо энэ жишээл 10 дугаарыг төгсөөл би жүжигч болно аваад гэсэн. Би ухаалтцсан. Байхгүй тийм байхгүй. Би жишээ татгалцсан. Байхгүй. Бидний охин тэгээ аргадсан. Бидний охин сэтгүүлч хөтлөгч хосмортой болоод яв. Чи бүхэл бүтэн 6-700 хүний өмнө чи тэр өөр хүний үйл хөдлөл сэтгэл зүй юу байдаг тэр болгоны чи өөрийнхөө оюун ухаан үйл хөдлөлөөр тэр 600 хүнд хүргээд өстой наа жүжигчээр айлч миний охин там яаж ил тэгээ би ороос би одоо зөвдсөн сууж байгаа байхгүй миний охин Монгол дэжтэй тийээс би охиныгоо бахаргаж байгаа. Гэхдээ би ажиллаа сайн хийж байгаа. Гэхдээ би аав өгöd ороогүй суйс шалгалт өгсөн шүү дээ. Тэнцээгүй л болохоос шүү. Тэр би мэдээгүй. Тэгвэл одоо нууцсан явж байгаа юм шүү дээ. Соёл урлагч жүжигчин болохгүй шалгалт өгсөн тэгэл тэнцээгүй. Тэгсэн тэгээ хамгийн сонирхолтой би бол хүүхдүүдэд манайг өгшиж тэр ерөөсөө заагж барьж элдвүүг юм болохгүй. Өглөө миний охин унтмаар байвал би бичээлээ таслах болно шүү дээ тий. Тэг үзэр удууд миний охин бичээлээ таслах л гараа явчихсан. Яг тэр нэг айхтар эрхлүүлээд байгаа юм ба. Хүүхдийг ингэж хүмүүжүүлдэг юм гэрт бөө хэрүүл болж байна. Хүүхдтэй. Манай үл дээр таач аавч явж хэлсэн дуусаа. Тэгээ мундаг ах байна. Тэгэхээр тэр өсвөр тийм бэгахын хэлдэг тэр өсвөр насны хүүхдтэй бол ээж аав нар сайхан яар. Одоо тэгэл ярилцах хэрэгтэй. Одоо бид тэдний насны дээр та нар очино шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ тэдний нас дээр очиод бид нар таарын насыг дайраагүй шүү дээ. Тойроогүй шүү дээ. Дайрсан. Хамгийн чанарын ялгаа. Би хэлээгөө ухаантай үг хэлсэн байгаа шүү. Жишээлбэл бямбуцагт гэдэг аав байж хахад байна шүү дээ. Хөөргээд
Балжика тийм үү? Хэзээч аавынхаа бүтээсээс дээшээ гарч чаддгүй л байхгүй юу? Ойлгож яруу та нар. Гарахын төлөө зүтгэсээр байгаад тэгээд ааваасаа дээшээ гарсууд ямар ч түүх байдгүй. За одоо та эрэгчл төрсөн өдрөө хийхээр тэр насчин битээр дайрчин тийм үү? За эрэгчл битэрийн төрсөн өдөр болъё те. Тэр насыг битэр үзээгүй шүү дээ. Тийм байна. Энэгээрээ чанарын ялгаа байгаа үз. Битэр өдийн насч үзээгүй л байхгүй. Яг Эрэгчл битгэхгүй. Тэгтээ таяр насыг битэр үзсэн. Таяр битэрийн насыг ирээдүйд үзэх тухайн асуудал ярихаас биш. Цагийн юм яг нэг ийм л цаг хугацааны танаа үе манаа үе гэдэг нэг чанарын ялгаа байна уу да гэж би бас. тий одоо бид охид жишээ бидний насан дээр яг одоо миний насан дээр очиг бол 25 жил шүү дээ. Гэтэл 25 жил чи ваа Монгол улс өстэй амар гоё хөгжиж байх юм билүү. Гоё те. Ирээдүй байна те та нарт ингээ бодоход алдах эрхэнч байж байгаа юм. Гоё амьдрахад хэрэгтэй болж байгаа. За баярлаа. За ингээ хавцад босч байна тий. За ингээ танаа уу манаа уу сэдвээ хүрээнд ярилцдаг одоо подкаст маань ер нь эхний нэг бүлэг үе season энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ бид нартай хамтаас үзэгчдээ баярлалаа. Ивент итгэгч Кормега. Кормега нь өндөр тунтай омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе мөчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. За одоо ингээ манайх нэг булан байгаа. За. Тэ ингээ 2-2 хуваагдана. За. Шийтгэлтэй. Тэгээ хоёулаа нэг тал болно. Манай хоёр нэг тал болно. Тэгээд эндээс асуулт ирнэ. Тэгэл хариулж чадахгүй бол энэ амтад хуушурн дотор перц халууногоо давс би. Яа, ихтүүлсэн байгаа юм байна те. Тэгээ жоох ихтүүлчихсэн байж байгаа. Тэгээ харагдаж байгаа шиг биш л гэсэн үг. За. Амьдрал угаасаа тийм шүү дээ. За. За асуулт сонсцгоё. Ээлжиж харуулах юм уу те? Ээлжиж. За. За тэгэл. За хоёул яриулъя. За битэр. Хамгийн анхны Монгол кино ямар нэртэй бүтээгдсэн бэ? Монгол хөө. Уран сайхны баримтат Төрөл. Ман баяр. Баяра. Тийм ман нэгэн Баяра. баримт кино. Кино гэвэл кино төрөлтөл. Монголын хамгийн анхны кино. Уран сайхны кино бол Монгол хоо. Тий. Ман нэгний баяр үлээ. Ман нэгэн. Баримтад. Аль нь? Монгол хөө. Тэгвэл Монгол хоо. Монгол хөө. За баярлалаа. Газар шороондоо би хайртай шүлгийн зохиолч хэм бэ? Би нөө газар шороо роман гэж байдаг Харин шүү. тийм. Шүлгийн зохиолч. Газар шорондоо би хайртай. Шүлгийн зохиол. За яг хэлэхгүй. Мам хөө гэж орж. Шот гэж арман тий. Шот гэж орж ирээд. Чимэд. Би бол мэдхгүй минь. Спешиали жим тугаа. Дагай. Яа. Хим бэ? Газар шоронд би ярьт. Яа sorry шүлгийг би үнэхээр мэдхгүй. За чи айгүй тийм мэдэхгүй асуулт асуусан. Гэдэг навшиг. За харж байгаа нэг хуушраа мэдчихгүй. Би ганцаар идэх юм уу те? Хаваад идчих юм. За нэг хуушраа сонгоод авдаа. Нэрээ юу? Нэр. Оо вау. Одоо шийтгэл. Балчка бол ерөн шийтгүүлсэн юм уу? Өмнө дугаараад. Би зөндөө шийтгүүлсэн. Тийм. Аач давсан дээ. Бөөлжгүй алдаад. Тэгээд Тэр дэхтэй амар шийтгэл. балчка шийтгүүлсэн хүн аав шийтгэх гэлтэй. Яаж ярив яа. Гайгүй. Гэтэ гайгүй юм шиг байдаг шүү. Цагаан ишиг байв. Зүгээр нөө. Түүл зүгээр шүү. Нэг бол Нэг зүгээр хуушраа байгаа юм уу? нэг хоёр шиг Зүгээр бөөгнөрцөн байж магадгүй. баха. Нэг талаа бөөгнөрчсөн лээ. Дандаа гоё л. Гайгүй нөө тий. За гайгүй нэ. Амттай хуушраа байна. За сайхан дүүл амт. Хог руу яагаад шээдэггүй вэ? Хогрож уу юу? Би энэргээ тэгж хараад тахтай байх. Юу биш дээ. Хөгжөөтэй биш үү? Хөгжин тавх руу яа шийдвэ. Усан дотор байдаг бол биш юм аа. Шийдвэ сүүн айгу дээр байж байгаа. Гэх юм аашин. Мэдхүү. Тог руу яагаад шийдггүй вэ? Шийдгэл байх шүү дээ. Одоо ялагч цаагаар гаргах л шүү дээ. Гаргал шүү дээ. Би мэднэ. Тог руу шийдэг.
Тогруу яагаад Тий. буруу байна. Би хариулчих. Тогтой учраас тогруу шээж болдгоо шүү дээ. Тогруу гэж өөрөө сонсогддог шүү дээ. Тогруу л гэсэн шүү дээ. Тогруу. Тогруу яагаад юу вэ? Өвчөндөө асуулт юм Тийм шүү үү? дээ. Тог зохино гэдэг юм шүү дээ. Тог зохино гэдгээс. За та сонгох уу? Тэгээд хаваад хүртээд за итгэлтэй хонгороо шиг нэг ганц дахиад нэг юу байдаг хөө зүгээр байсан. За Угаасаа тэгээ. шийдвүлээ эдгээр шийдвүлээ гэсэн бас боён шүү. Том хаацлаа да. За яв таа. Нормал Зүгээр байна гэж яах вэ? Зүгээр байгаад юм уу? Хоёр өшөө зүгээр байсан болов. Гэлтэй бүгдээр нэг үз. Би бол удаа юм зохиож байна шүү. улаан чинжүү. Чинжүүтэй. Чинжүүтэй уушраа. Халуун нөө хэл юм. Байгуул Хайвал димидээ аав. Тий. Ямар амьтан нуруугаараа дээш харан удаах хугацаагаар хэвтэж чаддаг вэ? Нохой. Муур. Яст мэлхий гэхгүй. Өөрөө юу? Наас яг жоо ойлгомжгүй байна. Өөрөө ингээл хөвтөлөө. Морил чаддгүй юм. Могой. Мөр чи дээшээ харах боо юм болдог шүү дээ. Тийм. Дээшээ харж муурлах та. Ийм юм шүү. Ингэж Налаа хаан авч биш шүү. тийм нэгцээ хүүхдэн дээр хүүхдээ гिचнэр тавьдаг ямар байдаг үлээ. Дэш хараг. минж. Усны минж үү? Одоо хөрнөл байна шүү. Сармагчин төгөл. За тохирох уу? Сармагчин л. Унтсан хэрч одоо. Харин тийм. Орчин бүр босоор унтдаг шүү дээ. Маш их унтдаг төрлийн амьт юм шиг байна те ер нь. Өдрийн их цагийг унтаж өнгөрүүлдэг. Хүн юм шүү дээ. Амтай гэчихэд. Харин тийм. Хүн ч гэсэн Хүн амьт амт чи шүү. өөр шүү дээ. Хүн ч гэсэн амт Сармагч шүү тийм дээ. амьт шүү дээ. Хүн ч гэсэн амт шүү дээ. Тийм, хүн гэх үү. За хүн. За хүн. За ингэж бид бүхэндээ хамтарч ажиллаж байгаа Их Монгол төвийн 3 давхарт бог дүнжин гарав захын яг баруун талд байдаг Их Монголын 3 давхрын Браво рестораны эрхэм тогооч нарын гарын хоолоор та хоёроо дайлж байна. Баярлалаа. Тэгэд Браво рестораны хамт олонд нэвтрүүлгийн зүгээс бас баярлаж талархснаа илэрхийлье. За баярлалаа. За сайхан олцгоорой. За баярлалаа. Сайхан тарагч байна. За тогны шүл бай. Сайхан эрүүл хоолнууд. Уушрын шарж утсан өхрийн мах. За тэгээд тажир байна. Шинэ ногооны салаад байна. Сайхан олцгоо. За тэгээд одоо нэвтрүүлгийн сэтгэл ямар байна? Хандах. Гэхдээ одоо дэвтрүүлэг сэтгэл их өндөр байна да. Тэ. Тэгээд бас дүүгээ урилга танай хавд толгойн урилгыг аваад ямар ч юмсан оролцсон. Үзэж хараад их аятайгаар нэвтрүүлэг харагдаж байна лээ. Тэгээ бас одоо та бүхнийг охин битрийг хонгороо битрийг өөрсөө явдалд одоо их баярлаж та бүхэдээ цаашдын уран бүтээлийн ажилд бас амжилт хүсгэн зүг ба. Би явах явж. За баярлалаа. Ер нь бол подкаст нэвтрүүлэг өөр төрлийн зүйлүүд нөх ордгоо маа. Тий, тэгээд нөгөө автагаа хамт орно гэдэг их тийм гоё тохиол санагдаад. Тэгээд аптай чинь яг өмнө ингээл би аавыгаа л өөрөө нэвтрүүлэгт бариад ярилцчихсан болохоос ш. Тэр чинь нэг нутаг орныхоо тухай, Сүхбаатарын шилийн саярын тухай ярилцчихсан. Тэгчээд яг ингээд нөгөө нэг ингээ ярилцах юу гэх одоо энэ чинь чөлөөтэй тий шижийн өрөөнд ингээд ярилцаад автагаа жоохон марах юм гарсан бол тий. Гой мэдсэн шүү дээ. Таяраас авсан шүү дээ. Тий, тэгээд апс эртгтэй ах тий угаасаа нөгөө чөлөөтэй ингээд багасаа ингээ өссөн. Жоохон зарим нэг үгэндээ жоохон санаа зовоод байна. Тэр санаа зовоо ба. Тий. Би ч одоо сая охиныгоо залуунаас ингээд атгалаад аваад үлдээ хоёлаа автагаа хамт кино уран бүтээл хийгээ. Тэгээд тэр маань бас жаахан ингээд би сая үлийн нэвтрүүлэгт орё. Чи одоо Монгол HTV телевизээс зөвшөөрөл ав. Чи одоо 2 дахь удаага ингэж намайг хөлөгдөж болохгүй гэдэг байна. Юм хэлээ. Ирээд автагаа орцгоо. Чи витрий тэр нөгөө шилийн сайрын нутаг орныхаа гаргалын тухай ярьсан тэр нэвтрүүлэг хүмүүс аягүй их үзсэн байдаг байхгүй юу. Тэр шилээс яриад тухай болохоор тэгдэг ч юм уу. Мандуул бид гурав хийсэн нэвтрүүлэг байдаг. Тэгэхээр одоо энэ нэвтрүүлэг одоо бас огтойгоо орж байгаа юм байна. Үнэхээр гоё. Сэтгэл их сайхан байна. Тэр автагаа зэрэгцээ суугаад ярих ч бас гоё л. Тэгэл эн чинь нөгөө хизээ байна бас үзэхэд сайхан шүү дээ тий. хизээ өөр хөөгд. Тэгээ бидний чөлөөт ярилцлага
гэдэг чинь аюу бас аюугүй нэвтрүүлэг байна шүү гэхдээ. Зүгээр жоо эйгүү нэг би ч бас санаа зовоод байдгийг. Чам руу нилээх дайралт ирж байгаа гэсэн гайгүй. Тэрээ Балтика эрэдээс сайхан л хөдөлж шүү. Тэгээ чи гол нь хөдлөгч хүүг гэдэг чи та хоёр аав хоёр сууж тийм үү. Гэтэл та хоёр чи өрсөө хоёр зочийг гатгаж яриулах л үүрэгтэй гэж би ойлгоод байгаа шүү. Арай яг сайн ажиллаа сайн хийж шүү. тал болоод ганцаараа суугаад дээр мэдхийзэж маргалдахгүй тахгүй. Яг Баг болчихсон гоё ястай. Тэр ингээд нэг юу орж манай талаа үе гэдэг. Тэгэхээр яг хүмүүс одоо ялгаж зөв бурууг нь өөрсдөө ялгаас алгаад ойлгоод ингэж гэдэг нэвтрүүлгийн гол судас зүрх нь энд л байна. Тий. За баярлалаа. баярлаа. Тийм тэгээд ганди ах таярт одоо ганди аавынхаа нэг тийм хүсэл мөрөөдөл байгаа юм байна. Тэр бодож явах юм байгаа ч та кино. Тийм ер нь бол кино урлагийн зүйл чинь нэг шинэ төслийн юу гаргацсан байлээ шалгаруулалт гэхэд амжуул орчихгүй. За тэгээд таяртаа амжилт хүсье. Баярлаа. Гэр бүл над жаргал хамгийн сайн сайхан хүсье. Баярлаа. За баярлалаа ингээд. Та дуусгасан шүү. Тийм. Дуусгасан. Дуусгасан шүү. Одоо Чи дуусгал дуусгүй. Хоёрын ярилцдаг хөөх юм аа. Сайхан болоо болоо шүү. За. Тий, сайхан. За сайхан боллоо. За. Дууссан шүү.